За өдөрчтэй өдрийн мэнд манай Antai podcast-ийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэг өнөөдөр маш гоё зочинтой байгаа. Манай бэлгүүн ирсэн байгаа. Бэлгүүн маань болохоор таад Instagram-аар ирээд байгаа гэвэл Tony Kana гэдэг хаягаар юу явдаг. Тэгэд ямар залуу вэ гэхээр за маркетингийн юу нь бол эксперт гэж би бол хэлчих болно. Тэгэд илүү энэ бүтээл салбартаа илүү их одоо ажил хийдэг. Тэгээд нөгөө M-банк анх үүсгэн байгуулж байгаа M төсөл Simple гэдэг одоо концептээс нь ахуулаад өдий зэрэгт нь хамт одоо яг хамт одоо үүсгэн байгуулсан юм залуу байгаа. Тэгээд Tony Kana маш их баярлалаа хүрэлцэн ирсэнд. За баярлалаа. Урьж оролцсонд бас маш их баярлалаа. Тэгээд та бас мэдэх бол Creative Charisma гэдэг нэг бүтээлч advertisement-уудад яаж гоё хүнд хүмүүст хүрсэн бэ гэдэг тийм гоё пэйжийг бас хөтлж явуулдаг байгаа. Тий. Тэгээд мэдээж манай co-host Тэмүүлэн. За тэгээд бас маркетингийн одоо толгойлагч лидер байгаа. Investor Group-ийн одоо rebranding хийж амжилттай London Exchange дээр гаргасан гэх мэтчлээ. Одоо тэгэхээр энэ өнөөдрийн сэдэв бол яг Монголын маркетинг ер нь ямар ч төвшөнд явж байгаа тий. Тэгээд та хэд маань өөрсдөө аль аль салбарууд яг аль аль чиглэлээр дагнаж явж байгаа гэдгээс ер нь бол төлөвлөгөө ярилцсан. За тэгээд хэдүүлээ Tony Kana маань одоо яг ямар хөө төслүүд дээр ажиллаж байна? Юун дээр ер нь төлөвлөгөө цагаа зарцуулж байна гэдгээс. За би яг сая өнгөрсөн сард яг ер нь яг full time ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд нэг эм төсөл байх үе 19 оноос эхлээд 7 жил төслийн үе тэгээс банк усан хүүгэн байгууллага Simple үе тэгээ M-банк гэвэл тэгээд нэлээд удаа ажиллацсан. Одоо болохоор би ер нь жоох нэг амьдралын юм маягтай цагийн хуваартай нэг жоох өөрчлөлт оруулж үзье гэсэн нэг санаа байна. Тэгээд одоо л яг нэг part time төслүүд дээрээ одоогоор яг 3 төсөл явж байгаа. Тийм тэднэр дээрээ жоохон цагаа зарцуулаад явж байгаа. За манай дугаарыг спонсорудаа маш их баярлалаа. Тэгээд манай дугаар Invescore Capital-ын Wealth Management салбараас хүрдэг байгаа. Энэ баг тэнгэрт байдаг. Тэгээд Invescore Capital маань болохоор одоо таны баялагийг яаж зөв менежмент хийх үү гэх одоо бүх консалтант энэ ч байгаа. Та хэд маань ийшээ бас зорж ирээд өөрийнхөө боломжит зөвлөгөөнүүдийг бүгдийг авах боломжтой. За тэгээд мэдээж бас өнөөдрийн спонсороор Exam Broker ажиллаж байгаа. Тэгэхээр Exam маань болохоор олон улсад бүртгэлтэй, олон улсын зохицуулалттай юм брокеринг компани байгаа. Тэгэхээр та хэд маань бас арилжаа хийхийг сонирхож байвал Exam Broker-оос Alt, ZIS юу гэдгийг бүгдийг авах боломжтой. Тэгэхээр Exam Broker руу заавал хандаараа бидний доод линкинаас тавьчих. Тэгэхээр Exam Broker-та маш их баярлалаа. Tony Kana маань болохоор өөрөөр нь маркетинг бас консалтинг хийдэг. Тэгэхээр яг нөгөө нэг клиентаа өөрөө ингээд харилцаж үзэж байгаад аль клиентаар илүү тохиром. Жишээлбэл одоо өмнөх намууд дээр байгаа, кофе намуу байгаа тий. Хэмжлэн төслүүдээр нь өөрөө ажиллаа явдаг. Гэтэл M төслийн талаар хэдүүлээс ярилцах сонирхолтой байна. Ер нь одоо энэ M банк гарч ирээд өөрөө нэг юм юу тогтоочлож жишг тий. Илүү юм бүтээлч жишг айгүйх тогтооч шиг болсон. Энэ ер нь яаж үүсэлтэй юм бэ? Брендингийн хувьд бас ямар ажиллагааанд орсон гэх мэт тэрнээс хаваалцах боломжтой. За үүсэл нэх юм бол мэдээж нөгөө нэг бүр яг анх 19 онд одоо би дөнгөж багт нэгдэж байгаа тий. Тэгэл тухайд яг банкны лиценз гарлаа гэж бүр яг орж исэн. Тэгэл тэрнээс бас нэлээд олон жил болсон. Тэгээ тэр хооронд чинь бид нар мэдээж нөгөө нэг байгууллага талаас харахаар мөнгө явж байгаа, цаг хугацаа явж байгаа, хүн цаг засуулж байгаа. Тэгээ бид нар чинь байнгын юм шинжилээл одоо гарлаа их тоолонд нь ингээл явж хагаад тэгээд яг бизнесийн хувьд нөгөө нэг Simple гэдэг брендийг үүсгэх шийдвэр гараад тэр нь бас миний хувьд зүгээр амар зөв шийдвэр юм шиг санагдтыг. Банкнаас өмнө. Тийм, банкнаас өмнө. За юу зөв бэхэр миний хувьд гэх юм бол яг санхүүгийн чиглэлээр бол ямар ч туршлага байгаагүй. За манай багийн хувьд ч гэсэн бас туршлага сарцсангуй багтай. Тэгэхээр бас бид нөгөө нэг банк ус гэдэг чинь яг тодорхой нэг зээлийн бүтээгдэхүүн ярьж байгаа тийм банк гингүүд чинь бүр олон төрлийн бүтээгдэхүүн болж байна. Тэгэхээр тэн дээр туршлагажаад ийм байд юм биш тийм уур амьсгалын мэдрээ нэг шороог нь барьж үзээ тийм. Тэгэхээр тэр бол аюу зүв болж. Тэгээд тухайн үедээ бид нар бас манай багийн хүмүүс мэн ч гэсэн аюу чадварлаг хүмүүс байсан. Ойлголцоод нэг юм яг нэг дүр зах зээл дээр нэг характер бий болгох ч байгаа гэдэг аюу гоё ойлгоод тэг анхныхаа брендийг гаргаад тэгээд тухайн үед бас яг хамгийн анх бол гол нөгөө одоо яг тухайн брендing бүтээгдэхүүний одоо unique selling point гэдэг тийм. Тухайн үед болохоор нэг зээлийн эрхийг бай газараас шалгаж болдог гэсэн тийм бүтээгдэхүүний маш том давуу талтай. Бусдууд нь болохоор нөгөө очиж хүнтэй харилцаа үүсгээд тэгээ гэрээгээ байгуулчаад зээл эрхний гарсныг хардаг. Тэнгүүт нөгөө тэр хоорондын customer experience маш их өөрчлөлт орж байгаа байхгүй. Тэрүүгээр ерөнхийдөө маркетинг мессеж бариад тийм үгийгээд яг бүтээгдэхүүнийхээ худалдаадаа тэр сонгох шалтгаан болгож. Нэр нь ч гэсэн
Simple. Тэгээд яг тэгэж эхэлж ирсэн. Тэгээд тэрний дараа Simple дээр 2 жил хугацаатай явчаад M рүү ороод M дээрээ бид нэр ингээд улам туршлагачсан тий. За ийм байд юм байна гэдэг. Тэгээ манай баг бас дотроо өөрсдөө ойлголцдог болсон. За бид нар чинь нэг ийм хүмүүс юм байна гэдэг тал талаас хөрөлцсөн хүмүүс. Ингэж яд юм энэ давуу талтай юм байна. Энийг нэг хөгж ажиллах юм байна мэдж байгаа. Компани дотроо бас нэг бизнес үйл ажиллагааг нь явуулаад үзсэн гэдэг аюух туршлагатай болоод тэгээ яг бид нэг хүсүүлж ирсэн яг банкт хэлцэн гараад тэгээ бид нэр эхлэхдээ дахиад нөгөө нэг Simple төр эхэлчихсэн шиг дайрал. Гэтэ бас айцтай аль нэг эхлэхэд юу аюу айцтай байсан. Simple дээр ч айцтай байсан яах бол гэл те. Тэгээд брендингийн хувьд чи дотоодын маркетингийн баг нь Simple гэдэг энэ M банк гэдэг брендийг үүсгэж гаргаж ирсэн эсвэл эйженситэй хамтарч брендинг үүсгэсэн юм уу? Ер нь бол бид нар яг намайг орохоос өмнө бас ингээд нээлттэй үйл ажиллагаагаа өөр эйженсигээр ингээд санал энэ төр авч исэн. Процессуд байсан. Тэгээ яг Simple M2-ын хувьд бид яг in-house яг маркетрууд бид нар багаараа дотроо гаргаж ижсэн. Яг бид нар юу болох гээд байгаа юм бэ гээд. Тэгээ миний хувьд ч гэсэн яг тэр үед болохоор яг брэнд гэдэг том зургаар нэг хараад за ийм байх хэрэгтэй байна гэдэг хандлагаа хийнгээ өөрөө нөгөө нэг суралцаад явж исэн. Яг тэрнийхээ өмнөх би ингээд төслүүдээ ингээд хийж байгаа юм харах юм бол ингээд нэг тийм дүр төрх бүрэлдүүлээд явах яваад исэн. Тэгээ тэрийг яг ажил дээр яг ингээд номын хараад эхлэнгүүт миний хийжсэн юм шиг энэ юм биш. Ер нь брэнд битгэжсэн юм биш ч юм уу. Тэрийг хараад. Тэгээ ер нь бол яг баримталжсэн зарчим гэх юм бол том зургаар нь эхлээд юм ингэж хараад урт хугацааных нь ингэж нэг жимийн гаргаж өгөх хэрэгтэй. Яг брэнд бүтээж байгаа гэх тийм. Ямар ялгамжтай брэнд стратегтэй бүтээгдэхүүний хувьд ямар ялгаралтай урт хугацаанд юу гэж ярьж явах юм. Тэгээд ялгамжууд тэгээд үндсэн нөгөө нэг брендинг бодож байгаа бодлуудыг бий болох гэдэг аягүй чухал юм байна. Брэнд өөрөө бодож байгаа бодлоо гэсэн үг шүү дээ. Тийм бид нар одоо энэ хүн бүтээж байгаа л гэсэн үг. Тэр нь чухал юм байна. Тэрнийхээ араас тэгвэл дизайн нь тэгвэл одоо хөнгөсөж байгаа хувцас нь ямар байх хэвээр тэрийгээ даах хэвээр гэх тийм. Араас нь тэрийг бодоод. Гэтэ яг тэр дараалал бол яваг л дээ. Урт хойноо ороод. Гэтэ ер нь ингээд нэг тал талаас юмнуудаа цуглуулад тэгээд цэгүүдийг ингэж холбож жагаад ер нь бүтээж дотроо энэ хаус гаргаж ирсэн. Тэр M-ийн voice нь тий. Харин тий. Одоо яг нэг voice ингээд үлдсэн. За тэгээд энэ ярьж байгаа хэллүүд бас яг ингээд нэг тогтцсон. Яг нэг юм M гэхлээр шал одоо бусад банкнаас ялгаралтай айгуу сайн мэддээд идэг шүү дээ. Тэгэд би бас одоо олон харилцагчтай тэр ер нь бусад санхүүгийн байгууллагууд ч гэсэн M-ийнх ер нь яаж ингэж гэдэг ер нь бол нэг юм шокнд бол яг тэр тухайн маркетинг бол орцсон. Тэгэхээр би яг бусад ингээ агентлагтай хамтарч ирсэн юм уу гэхлээр яг энэ хаус маркетрууд айгуу чадварлал байсан байна тий. Хэдүүлээ байсан юм бэ? За бид нар яг Simple-ийг эхэлж явах үед бол 4-5 байсан. Тэгээд дараа нэг M эхэлж явах үед 7-8 болсон мөлөө. Тэгэл бүтэн энэ хаус явсан юм уу тий? Одоо яг брэндээ бүтээх процесс гэсэн үг. Тэрнээс би нэг production янз янзын ажлуудаар зөндөө аутсорс авсан юм байгаа. Гэхдээ ерөнхийдөө яг менежментийг бол үнэхээр яг маркетрууд өөрсдөө тийм дотоод багийнхантайгаа бусад одоо бүтээгдэхүүн үйлчилж юм уу тий? Дотоод багийнхантайгаа ярилцж байгаа. Сая Бимбагийн ярьж байгаа нөө реклам нь ингээд хоолойнд танигддаг тий. Яг тэрэн дээр та анханасаа яг хийж эхлэхдээ тэрийг ер нь бодож ирсэн үү? Эсвэл ингээд нөгөө яваан дундаа ингээд өөртөө баг юу хийж байгааш одоо би өөрөө бас яг нэг хийжсэн болохоор мэдээ энэ хийжсэн гэдэг нь зарим нэг төсөл дээр ингээд ороод зүгээр л ингээд хийгээл явж нэг харсан чинь энэ өөрөө ингээд хөрхэн брэнд болцсон ингээд явж идэг ч юм уу тий. Тэгж хийгдсэн үү? Эсвэл яг анханасаа одоо за яг ингээд манай реклам бол юм тусдаа өөр байна гэдгийг анханасаа ярьсан уу? Одоо компаниуд яг ингээд реклам логогоо таниулах гэж зовдөг тий. Тэгэхэд M банк бол ингээд зүгээр реклам нь ямар ч логогүй яваад эхлэхэд энэ M банкных байна гэж мэддэг. Тэр бүр ганцхан хоолойч биш бүр ингээд theme-ийн хүртэл ингээд бүр тусдаа юм ялгаралтай хийсэн байсан. Тэрийг таад маань яг яаж ер нь нэг сэтгэж ихнээсээ явсан юм бэ? Яг эхлээд бол за юу бах нөгөө нэг дотоод ажиллаж исэн би болон манай багийн те тэгээ бусад одоо нэгжүүдийн нэг хүсэл нь байсан бах эхлээд. Ер нь бол айгүй тийм хүчтэй дуу хоолой өнгө ялгаралтай брендийг бий болгох гэдэг аюу тэмцээн хүсэл байсан болоод тэгсэн байх. Тэгээ түрүүний нэг бас шинэ хэлдэг үнэлтэд явж байгаад бас ингээд яач тэгээ сүлд харсан чи ингээд гойлцсон байх юм тий. Гэхдээ нэрээс тэгээ тухайд бол яг анханаас нь бол ингээд дуун яг тэр байна гэл нэг деталь бүрийг аюу сайн бодож чадахгүй. Гэхдээ ер нь бол анханасаа бодож байгаа юм. Зарим нь бол деталь бас анхаарах хэрэгтэй. Юмныг чимхлүүрт ажиллахаар жижиг юмд анхаарахаар ингээд холоос ингээд харангуут юм ингээд шал өөр болцсон байт тий. Тэгээд яг тэр одоо
voice дээр гэх юм бол жишээлх юм бол одоо ингээд Монгол даяар нэг хоолоо уншаад байдаг шин. Нэг хүн ингээд хоолоо уншаад байдаг. За тийм л бол байхгүй юм шүү гэдэг дотор явж исэн. Гэхдээ хинээр уншуулах яахыг мэдэхгүй. Тэгээд тэр яг яаж одоо тий штэ тий. Тий манай яг хоолоо брендийн хоолоо. Тэгээд тухайн үед яг нэг найзтайгаа ярьж агаад тэгээд маа найз яг тийгийн хоолоостай юу те гэл нэг яриа өрнсөн. Тэгэл тэр үед нь би яг бодоод нэрэ гэж бодоод нэрэ тийм штэ. Тэгээд яг нэг бизнесийн юм дээр салбар дээр брендинг илэрхийлэх хоолой ажиллахгүй ш. Манай тэгээ яг брендийн характертай DNA-тэй бас гоё тохирох юм шүү гэдэг бодол төрөөд тэгээ шууд өөрт нь санал тавиад өөрөө бас амар уриалахгүй хүлээж аваад. Тэгээ тэр бас ингээд яг бид нарыг хамгийн анхны зах зээл дээр launch хийсэн үеийн кампайн дээр яг дуу хоолойныг анх гараад тэр бол аягүй сонирхолтой хүмүүс ч гэсэн аягүй хэлдэг аягүй гоё сонсогддог шууд ингээд сонсголонтой ч юм уу те. Одоо хүртэл компаниуд өөрөө авах гээд үзээд байгаа байхгүй тий. Гэхдээ онохгүй тий ингээд өөрмөц гэдэг чинь нэг өөр анханаас нэгт нөгөө ихнийх байх тий. Тэнгүүт хараа би яг харчаал одоо ингээд зарим компаниудыг харахаар нэг юм өөрмөц хоолоо оруулж ирэх гээл үзээд тий. Угаасаа үн өнгөрчихөж байгаа байх тий. Нэг дөөрөөгээд хийхээр би Тонканаг ер нь бас олон жилийн өмнөөс мэддэг юм. Тэгээд ингээд одоо яг эндэр ингээд гарч байгаа рекламууд болон тийм санаанууд надад ингээд Тонкана өөрөө уншигтаад байдаг байхгүй. Ингээд яг мэдээж Торнет том баг ажиллаж байгаа л да. Гэхдээ ер нь бол ийм үндсэн чимэглүүр ажлууд нь яг энэ дээр ингээд бүтээлч юмнууд нь харагдаад байдаг. Тэр би зүгээр яг энэ M банкны хувьд бол үнэхээр гоё брендинг бол гаргаж ирсэн. Тэ? Ийм нэг жирийн байдаг биш. Одоо шийдэл ийм даатгалын компаниуд ингээл орж ирэн ингээл янз шин даатгал гарч ирэл ингээл гарч ирэл мэддэхгүй унаалаа. Одоо энэ ингээд хэрэглэгчтэй татцсан ингээ үн цэн бүтээгээд эхэлсэн юм байна. Мэдээж тэгээд M банкны аашлалт MCS гэдэг том групп байгаа учраас бас хүчтэй пүүшлэлжлээ байгаа хэлтэй. Гэхдээ брендинг гэдэг ойлголтыг үнэхээр гоё өгсөн тий. Брэнд яг хүн болж амилж чадах юм бол үнэхээр хүмүүст ингээ хүрчтэй юм байна гэдгийг ойлголцсон гэж бодож. M гэдэг үсгийг бараг юу болгоцсон юм шиг санагдав. Тэр нэрэн дээр нэрээ янз бүрийн санаа байсан юм уу? Нэрэн дээр бол угаасаа анханасаа л M банк гэдэг байсан тийм. Тэрэн дээр бид нэрээсээ оролцоогүй тийм. Гэхдээ нөгөө M банк гэдэг брендийг үүсгэж өнгөд дагаад M-Trip, M гэдэг нэг баахан юм гарчсан шүү дээ. Тэр миний зүг яг өмнө байсан л баг л та. Гэхдээ илүү ингээд шууд танигдуулсан юм шиг санагдаад байдаг M-Trip энэ гэдэг. Тэгээд MCS-ийн брендинг бас явчихлаа байгаа тийм. Гэхдээ ер нь одоо энэ брендинг дээр тэгээд тэмүүлэн ч гэсэн Invescore дээр rebranding хийгээл энэ дээр ер нь гол одоо ойлгох ёстой зүйлүүд юу байсан бэ та хоёрын туршлагын хувьд те. Одоо та хоёр ингээд цаашдаа энийг мэдээж ингээд аваад явна штэ ажиллаад мэрэгжлийн төвшин. Тэр нь цаашдаа ингээд брэндүүдтэй ажиллахад юуг нь ингэж илүү их ажил одоо ямар аль хэсэг дээр нь илүү их ажиллах вэ? За яг rebranding бол ер нь амар төвхтэй. Би яг манайх ч болохоор чинээр гарч ирсэн болохоор байгаа юмыг өөрчлөөгөө, шинжилээгөө. Rebranding яг би өөр нэг part time ажил дээр консалт хийж байгаа ажил дээр тиймэрхүү прожектууд дээр орж байгаа. Тэр бол айгүй тийм юутай. Их энерги шаарддаг юм шиг санагдтыг. Чинь яа тэгэхээр за ингээд янз янзын одоо шалтгаанууд байгаа шүү дээ. За тэг ихэнх шалтгаануудын харин үе солигдож байгаа. Одоо дээдлийн удирдлага ч юм уу шинээр орж байгаа ажилтан хоёрын хоорны одоо ингээд gap аягүй өндөр болсон. Тинчээ доо гүйцэлдэр байгаа хүмүүс бас нэг өөр юм хийх гэдэг. Удирдлага болох бүр одоо 20-30 жилийн өмнөх юм аа ингээд хүсээд байгаа ч юм уу те. Тэнгүүт энэ дунд ингээд нэг засаглал дотоод ингээд юу хаашаа явах юм гэдэг нэг чиг нь ингээд алдагдаад тэгээд тэрийг ингээд дотроо уулзуулаад за бүгдээрээ яг ийм юмыг зорий, ийм юм хий. Яг ийм алсын хараатаагаар ийм юм хийя гэдэг дундаа тийм ойлголцол ер нь хамгийн төрөнийх нь тийм чухал. Тэрийг л ойлгочих юм бол тэгээд за тэгвэл энийг хийхин тулд одоо юу хийх юм те ямар бүтээтэн одоо ямар дуу хоолойтой байх юм брендийнхаа өнгийг яах юм гэдэг юм асуудал бол харьцангуй амархан байх. Ойлголцол дотор тэр олон байгаа хүмүүсийн ойлголцол нэг ойлголцол төрөх гэдэг бол амар төвөгтэй. Тэгээд тийм дунд ингэж тийм нэг ойлгохгүй, нэг зүтгэх ч юм уу, нэг хүлээж авахгүй. Тэгэл одоо жишээлх юм бол одоо жишээл би консалт хийж байгаа байр суурин дээр бол ингээд айл хэлийн сонсоод ингээд дунд нь бас зурчлах ч үүрэг үүсгэж байгаа ч тийм сэтгэл зүйч бас санагдаад байна заримдаа. Яг юу хүсэж та нар ингэж та нар муу юм уу гэд. Ер нь бол ингээд хүн ингээд одоо жишээлх юм өөртөө зөрчилдөг ч юм уу тийм тэр нэг брэнд дотроо яг зөрчилж байгаа илтгэл санагдахгүй юу? Олон хүнтэй компаниуд олон хүмүүс ингэж хоорондоо ярилцаж нэг юу хүсэж байгаа гэдгийг нь ойлгуулна. Айгүй харьцангуй цөөхөн хүнтэй газар бол дан одоо фаундертай нь уулзаад ч юм те ганц хоёр хажуудлын хүнтэй нь уулзаад танах нэг ийм юм биш үү чи энийг хүсэж байгаа юм биш үү гэж ярилцчих юм нэг оношлоод тэгээд
тэр хүн чи ярьж байгаа явцдаа бас өөрийгөө нөгөө нэг ингэж байгаа маань гэдэг олж мэдчих ч юм уу те. Тэрийг харах марах гэх бас нэг сэтгэл зүйчийн тэр процесстэй жоо адилхан юм шиг санагдаад. XM-ийн харилцагчид демо дансараа буюу бодит бус хөрөнгөөр 7 хоног бүрийн демо тэмцээнд орж бодит мөнгөн шагнал авдаг байна. Та мэдээгүй байсан уу? Өөрийгөө ч сороод шагналын сангаас ч хүртэх гайхалтай боломжийг XM бүрдүүлжээ. Description хэсэгт байх холбоос ороод туршаад үзээрэй. Big Fair Human XM. Яг хэлжлээ тий. Яг миний хувьд ч гэсэн яг л тэр сая rebrand. За би Invescore дээр гэхдээ бүр rebranding гэж хэлэх бас жоохон буруу болчих واخа. Илүү retouch хийсэн гэх юм уу та нэг бүтэн ингээд тэр чигт нь солиогүй. Зүгээр яадаг ч байсан нилээх нөгөө анх байгууллагатай банк ус гэж байгуулагдаад тэндээс групп руу ингээд хүчээр шилжигдсэн гэх юм уу. Маркет нь өөрөө Уус unicorn болсон биз дээ тий. Тэрнээс өөрсдөө ингээд анх байгууллагатай ингээд группээр бодоогүй яг л зүгээр л нэг банк ус нээж байгаа гэж бодсон чинь тэр компани 8 сая яваад ингээд өөрсдөө ирэхгүй ингээд групп болсон. Тэнгүүд компанид зориулсан брендинг тэгээд группт ингээд өөр болчихж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд илүү одоо ойлгомжтой болгож яг группийн юм брендинг болгож сольсон гэж ярих нь зөв байна. Тэгээ би өөрөө тийм амар мундаг маркетингийн хүн биш зүгээр л суралцаал явж байсан. Яг ингээд хийгээл явж явах дундаа л ийм байна. Тэгээ яг саяных дээр миний бас яг ойлгосон юм бол нэг ойлголтод л хүрэх нь хамгийн чухал. Нэг ойлголтод хүрсэн ба тэр яг юун дээр анзаардаг гэхээр харилцагч нар одоогийн харилцагч нар юу хүсэж байна гэдгийг тэр үүсгэн байгуулагч нар бас ингээд холтцсон байгаа гэдэг. Тэр үүсгэн байгуулж исэн хүмүүс маань нөгөө компани бэбигээр хараад байдаг. Мэдээж өөрсдөө ингээд бодож олсон чинь анхны лого амар гоё байгаа. Анхны өнгө нь хамгийн гоё санагдаж байгаа. Тэгээ тэрэндээ тасцсан те. Тэгээ хүн гэдэг чинь өөрөө нөө өөрчлөлтөд дургу юм муугаар хүлээж авдаг өөрчлөлтийг. Тэр яг тэрэн дээр яг энэ ойлголтын зөрөө хамгийн том болж. Тэгээ тэр дотроо санхүүгийн байгууллага. Тэгээ би одоо энэ банкн дээр ялангуяа амар мундаг байна да гэж миний хараад байдаг юм болохоор санхүүгийн байгууллагыг ингэж бүүмтэй гаргаж ирсэн гэдэг нь бас хамгийн юм том онцлог санагдаад байгаа. Энгийн компани брэнд бол бас яг гараад ирэх боломжтой зөндөө компаниуд байгаа. Гэхдээ тэр дотор санхүүгийн компани гэдэг чинь нэг юм уламжлалт боомлогдсон юм шиг байна. Одоо би яг ингээл Invescore данх ороод яаж хаад амар их юмнууд дээр бид нэр санхүүгийн байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй гэдэг ийм юу амар их сонсчихсан бохоо. Ингээл банкнд ингээд насаараа байцсан хүмүүс бид нар чинь нөгөө санхүүгийн байгууллага. Тэнгүүд тэр дотор юм креатив орж ирж байгаа багийнхан шантрах үе амар их гарна. Тэгэхээр яг энэ дээр бас миний асуумаар байсан юм банкн дээр мэдээж маркетингийн баг нь мундаг байсан. Гэхдээ яг энэ прожектыг ийм гоё нээлттэй open minded шинэлгээр явуулъя гэсэн багийн яг ахалсан хүн бас хэн байсан бэ? Тэр угаасаа ингээд юу нь яаж гарч ирсэн юм бэ? Яг өдөртсөн хүн нь одоо анх бол мэдээж Сион соронзон бүр анх бэлгүүн гэдэг. Бэлгүүн захирал байсан. Соёс дараа нь соронзон бол захирал. Тийм одоо тэмүүлэн. Тийм тэнгууд одоо соронзон бол захиралчин бол өөрөө яг юм банкны хүн те. Тэгээд яг ингээд яг энэний хойно бас таадтай саяны энэ бүтээгдэхүүн ярьж байна. Шууд эрхээ шалгах. Энэ эрхээ шалгах гэдэг амар амархан сонсогдож байгаа ч гэсэн санхүүгийн байгууллагууд энийг хийхгүй гэдэг. Одоо хүртэл зарим банкнууд үгүй гэдэг. Үгүй заавал барьцаа авах хэрэгтэй. Заавал хүнээ авчрах хэрэгтэй. Гэрээ хийх ганцхан удаа энэ банкн дээр очиод гэрээ хийгээд шууд зээл авах боломжтой шүү дээ, тэ. Онлайнаар ороод өөрийнхөө эрхийн дагуу ирэх зээл аваад. Одоо болтол дийлэх банкнууд тийм биш. Эрхээ үзчихдэг, зээлээ авъя гэдэг хүсэлтэд өгчдөг. Дахиад заавал салбарлаа очиж иж юугаа авдаг. Тэгэхээр яг энэ шинэлэг энэ юу модель маань өөрөө маркетингийн багч мундаг байлаа, бизнес хөгжүүлж мундаг. Гэхдээ яг энийг бадцчихсэн бас нэг хүн байна уу хань. Тэгвэл багаараа л ер нь ингээл өстө нөгөө хийсээр байгаа л юм болчихвоо. Яг мэдээж нөгөө нэг яг толгоолж байгаа бас хүмүүс чухал тэ. Тэгэхээр үе үеийн түрүүний хэлдэг анх орж ирэхэд байсан бэлгүүн захирал тэгээд соронзон бол захирал одоо ингээд тэмүүлэн захирал гээд бас миний нэг одоо ингээд талархдаг юм нь за одоо яг гүйцэтгэл дээр байгаа тэ хүмүүс ингээд ямар ч санаа гаргасан тэр нь буцаагдаад ивэл айгүй хэцүү. Нэгдүгээр тийм тэрийг бас ингээд ойлгож хүлээж аваад ингээд турших тэ бас тийм боломжийг олгож ирсэн угаас бас айгүй юу байгаа талархалтай. Тэгээд нэг талаасаа тэгж байгаа нөгөө талаас бид нар бас одоо ингэж одоо нэг бүх юм хоёр талтай гэдэг шиг заримдаа ингээд нэг зарим хүмүүс гомдолтой шүү дээ ингээд ерөөсөй ойлгохгүй зэрэглэл мөрчлөө тэгээд тэгэхээр нөгөө талаасаа бас одоо ямар ч нэгж байгаа маркетинг байна уу бизнес хөгжүүлж байна уу тэрийг бас ойлгуулах гэж те пич хийдэг
бас чухал нөгөө талаасаа. Нөгөө Санаа нэг амар зовлон. өөрөө ч итгэлгүй санаагаа ингээд танилцуулаад ярихдаа айгүй итгэлгүй танилцуулаад тэрний нөгөөх нь наачинд болохгүй юм шүүгээ буцаагадаг. Тэнгүүт нь заа гэж болчдөг ч юм уу те. Тэнгүүт угаасаа өөртөө тэр санаанд итгэлгүй байгаа юм яаж тэрийг үүсгэх нь бас өдөрлгүүд чи хардаг шүү дээ. Тэр хүний харц руу нь хараад хэр итгэлтэй нэгэ байна хин гэж бодож гин үгүй гэд өөрөө бас ойлгохгүй байж магадгүй те. Тэгтээ ингээд тэр хүн итгэлтэй байгааг нь харж байгаа. Тэр нөгөө багийн сайн пич хийгээд бидний хийнэ гэдэг юм харж байгаа. Тэгээ тэр итгэлийг өгөө. Тэгээ гол нь тэр итгэлийг алдахгүй. Нэг тийм процесс явсан санагдаад байгаа. Тэгээ өдөрлгүүд аягүй хүлээж аваа. За ингээд хийгээд мэдээж ингээд гаднаа одоо ингээд харагдаж байгаа юм нийл байгаа. Цаана нь бол бид нарт зөндөө юм болсон те. Болж бүтэхгүй ойлголцохгүй ч юм уу зөндөө юмуд болсон. Тэгэхээр ардталт нь ингээд за энийг хий тэрийгээ тийг гэж түлээнж шүрсэн. Тэгээд нэг талдаа итгэл өгсөн нөгөө талдаа итгэл ингээд даасан процесс бас байсан тул да ямар ч үсэн одоо зэрэг болсон байх гэж бодож байна. Энэ тэгээд анханасаа ер нь компани бодлого нь юм байсан уу? Эсвэл гейзенерийн бодлого нь юм байсан уу? Одоо юм задгаа явах. Одоо юм бүүм хий гэсэн нэг юу байгаа шүү дээ, тэ. Энэ анх л ингээд за манайх банк үүсгэн байгуулъя гэд тэгтээ шал өөр бай гэдэг шийдвэр гарсан уу? Эсвэл гейзенер одоо нэг гейзэгээр орж ирж энэ өөрчлөгдөж юм уу? Би болохоор нэг урдных түүхийн сонсож хахад зүгээр яг энэ банк хий гэдэг санаа нь болохоор банк яг хийж болно. Гэтэ хийх юм бол арай өөрийг хийшүү гэдэг ер нь тийм тухайн удирдлагуудынхан тийм яриа байсан юм лээ. Тэгэхээр угаасаа тэнцэнээсээ бас амбиц нь ерөнхийдөө тэгээ хийвэл мэдээж нэг одоо эмсэс хийж байгаа бол тань ингээд одоо мэддэхгүй юм шайлуулах тод дуутай нөлөөтэй гэтээ өөрөөр шинэлгээр хийх гэдэг том амбиц байсан. Тэр нь ерөнхийдөө бас олон хүмүүсийн наад миний ч гэсэн бас ингээд би бас ингээд юм хийх юм бол нэг жоохон аятайхан юм хийчихээ илүү одоо чүү юм хийчихээ гэдэг үед болохоор хүмүүсийн тийм үнцүүлэлттэй нийлээд тэр нь ингэж тэр багийн тим юм хийх хүсэлтэй хүмүүсийг бас нийлүүлж нэгдүүлсэн байх гэж боддог. Юу санаа гаргаад сая ярьжсэн нөгөө санаагаа өөрөө танилцуулах нэг чухлаа гэдэг зөв танилцуулах нь тийм. Тэрэн дээр та хэдийн маань хувьд одоо яг өөрийнх нь хамгийн эрсдэлтэй гэж бодож исэн мөртлөө баг гэж явцсан санаа нь юу вэ? Одоо кампайн гэх юм уу тийм. За би одоо юуг санаанд ороод идэв. Simply үед бид нар нэг ковид болсон шүү дээ. Яг бид нар чинь Simply launch хийсэн чинь шууд ковид болсон байхгүй. Тэ. Тэгээ ер нь бол амар хүнд ингээд нөхцөл байдал бизнесийн хувьд ингээд тулгарч байгаа айгүй хэвчтэй. Яг үйл ажиллагаа эхэлсэн чинь офс дээр ч боломжгүй те болчтой. Тэгээд бид нар нэг за тэр үед чинь юу яаж исэн. Ковид үе эхлээд бид үйл ажиллагаа хийж явж байгаад тэгээ бид нар бизнесийн зээл гэдэг. Эхлээд зөвхөн нөгөө ритейл хэсэг рүү иргэд рүү дижитал зээл үйлчилсэн бол бизнесийн зээл бүтээгдэхүүн гараад за тэрийг ер нь жоохон таниулах ажил хийгдэхээр төлөвлөгдөд. Тэгээ ковидтай байсан учраас яах вэ гэж байгаа. Тэгээд яг энэний санаа нь болохоор би нөгөө нэг өөр нэг маркетингийн брендингийн холбогдлолтой ном уншиж хагаад тэрэн дээр нэг юм өөрийнхөө бизнестэй гэрээсэл бичиж байгаа нэг тийм хэсэг байсан байхгүй юу? Яг ингээд энэ бизнес ингээд хаагдаж байгаа юм шиг. Тэгээ ингээд тэр бизнестэй гэрээсэл бичиж байгаа гэх тэрийг уншаад надад аягүй сонирхолтой санагдсан. Ингэж үнцгээс харуул бас ингэж юу алдаж байгаа ч юм ямар үн зүнтэйс нэг ойлгох юм шиг байна гэж бодоод тэгээ яг ковид явж исэн болохоор бүх бизнесүүд локдаун болцсон үйл ажиллагаа болохгүйсэн. Тэгээд тэрэн дээр за тэгвэл яг ийм гоё локалтэй брэндүүд танигдсан. Гэтэ ингээд бидний өдөр тутам ингээд бас ингээд хэрэгэлдэг. Гэтэ бас ингээд хайртай дотны байдаг тийм брэндүүдийг сонгоод хэрвээ энэ бизнесүүд чинь ингээ хаагдах юм бол яах юм бэ? Харамсалтай юм шүү гэдэг санаагаар яг тэр захианаас референс аваад тэгээ яг бид нар ингээ багаараа бараг 10 бизнестэй ч дандаа ингээ онлайнаар пич хийгээд тэгээд яг хоёр бизнес нь боломжгүйгээ татгалцсан. Тэгээ үлдсэн 8-тай нэг хамтраад тэгээ хайртай бизнесүүдээ бидний хайртай бизнес гээд тэгээ бизнесүүдэд хайрлаа тэгээ дэмжээрэй гэдэг санаатаар тэгээ яг нэг бизнес simple бизнесийн зээл санд болгож энийг уриалж гинэ гэдэг маягаар явуулж исэн. За энэ бол нэлээд эрсдэлтэй байсан. Аюу эрсдэлтэй. Аюу чийлэм дагуулсан. Амар сүрэгчин байсан. Тэгээ эрэгчим зөндөө байсан. Ингээд харангуй тэгээ энэ дээр бас манай удалгууч гэсэн ингээд аюу гоёор хүлээж аваад нэлээд тийм сонирхолтой. Хийсэндээ одоо ингээд энийг хийгээгүй байсан бол аюу харамсгаар те. Хийсэндээ бол аюу гоё. Хийсэндээ бол аюу гоё байсан. Тэгээ тэрэн дээр удирдлагын багаас жишээл юу ирсэн үү те? Одоо болохгүй гэдэг юу ирж ирсэн үү эсвэл зүгээр та хэдийн маань хөдөл эрсдэл гэж. Яг ер нь бол тэгэл эргэлзэж исэн юм байгаа. Гэтэ нэг бүр ингээд хааж хариуг л дээ.
Тийм чин зүгээр юм уу гэл те. Хүмүүс энэ чин янз бүрийн юм яриул яах юм ингээ хаагчлаа гэд. Яг бид нар бол ингээ хаагчлаа гэдэг байдлаар шиг бүтэн агуулга захиа өргөж байгаа. Гэхдээ ингээ агуулгаар нь ер нь бол агуулгаар нэмийг хүлээж авангууд санаан зүгээр хаагдчих юм бол харамсалтай юм шүү л гэдэг санаа гэсэн. Тэрнээс гарчгийн уншингууд бол хаагдсан юм шиг харагдчих юм те. Тэгэхээр агуулгаар нэмэхэд хүн хүлээж авах хэрэгтэй. Тэгж унших юм бол тэгээд яг бүрэн хаагаагүй ч гэсэн ер нь зүгээр юм биш үү зүгээрөө өмөөрөө гэд. Тэгээд яг батлагтаа тэрэгжилтэнд ороод хэрэгжижсэн. Хийж чадаагүй санаа байна уу? Хийж чадаагүй юу? Алах байсан даа гэсэн үг. Хийж чадаагүй юм тийм байна. Нэг юм яг удирдлагын заавал удирдлагын баг гэхгүй мэн. Зүгээр ер нь таад ингээд яг энэ бол алах байсан даа гэсэн нэг тийм санаа байна. За яг алах байсан даа үгүй сайн мэдэхгүй. Гэтэ ер нь бол байгаа. Өдөр бас ингээд юмуд ярилцаал янз янзын нөхцөл байдлаас те одоо хүн хүч хөрөхгүй ч юм уу цаг хугацаанд тулсан ч юм уу эсвэл мөнгө авахгүй ч юм уу тиймнүүд бол байгаа. Ер нь бол одоо яг тэр юм даа гэж марахгүй. Ер нь бол тэгээд байнгын юмнууд яригдаад байдаг. Одоо дараагийн байдаг. Таны чи өөрөө сая хилцэн захирал хийжсэн. Тэгээд бас яг тэр нэг багтаа хамт яваад одоо төлөөс энэ дээр нөгөө энэ саяны play time-аар бас сонь садан байсан тий. Тэр юу зассан штэ. Garden зассан тий. Тэр бас ерөөсөө өөр таажд үзэгтэйгүү сонирхолтой концепт байсан тий. Тэр чинь бас асар их мөнгө орж байгаа. Тэр креатив санааг бүтээл санааг бүтээхийн тулд бас мөнгө орно. Хүч хөдөлмөр орно тий. Ер нь олон эйженсиуд хамтарч ажилласан бас дахиад энэ хаус хийсэн үү? За юугаа бид нар бодлогоо дотроо гарна. Юу хийх юм, ямар ялгалтай байх юм гэдэг үндсэн санаагаа. Тэгэд энэ дээр бол нэлээд олон хүнтэй баг болж ажилласан. Нэлээд олон хүнтэй, маш олон хүнтэй баг болж ажилласан. Амар олонний хүчээр ер нь босч ирсэн төсөл. Тэгээд хоёрдугаарт нэг онцлог нэг юм бол ивент буюу тийм үйл ажиллагаан дээр тийм том цар хүрээтэйгээр ер нь оролцсон. Бид нар компани даяар оролцсон. Чин зөвхөн маркетингийн эсвэл ард нөгөө нэг юм агч төлбөр тооцоо нэг cashless систем гэдэг ерөөдөө ингээд нэлээд том хүч хайж анхаарал хандуулж орсон төсөл. Тэр нэлээд олонний хүчээр яг M-банк картн дээр их юм бол зураг төсөлтээр нэг баг тий маш гоё гаргаж өгсөн. Тэгээд дараа нь тэнд гүйцэтгэн гэдэг нь бас ингээд зарим газрууд орж чадахгүй хашраад ч юм уу тий хуцаад дуусах гэдэг. Эслүүд бол амар их байсан. Тэрийгээ барьж яваад хийсэн. Тэгээд тэр хөтөлбөр байгаа 4 өдрийн хөтөлбөрийг гаргах гээл. Тэгээ хөтөлбөрөөс гадна доторх тэр болж байгаа өөр activity-нууд тий. Тэгэл коктейл бар, тэнцээ массажны хэсэг гээл тэнгуут ингээ нэлээд олон хүн хүч шаардсан нэлээд тийм. Гэтэ айгүй гоё олон хүн оролцоод гэтэ яг гоё нэг үндсэн нэг агуулган дээр гоё зангидагдаад гоё төсөл айгүй сонирхолтой гоё төсөл. Тэрний дараагаар хэр иргэнүүлэлттэй байсан? Тэрний дараагаар бол тийм яг за маркетингийн хувьд гэх юм бол бизнесийн нэг юу гэж байгаа. Гэхдээ бидний бол одоо тиймэрхүү төсөлд орж байгаа нь бид нар брендүүдийн хувьд ч гэсэн танигдалт буюу тийм брэнд presence-ээ харуулж байгаа. За бит байдлаар хоёрдугаар бас нэг M-аг чи дижитал гэж байгаа. Тэр нэг талаараа даваа боловч нэг талаараа сул тал үүсгэн тий. Бодит харьцаа бас үүсгэх брендийн хувьд хэрэгцээ байгаа шүү дээ. Зөвхөн дижиталаар явуулахаар хүнд итгэл үнэмшил төрөхгүй ч юм уу. Тэгэхээр бид нар ингээд бит орчин. Гэхдээ ингээд яг залуучууд дөрөв дуртай ямар хөгжмөөр нь тэнцэн ингэж брэндээ байршуулъя гэдэг байдалтайгаар оролцоод тэгээд яг бид нар бол ингээд жил болгон ч юм уу ингээд брендийнхаа танигдалтыг хэмждэг ч юм уу. Тэгэхээр нэг жил тэмцсэн байдлаар ингээд ямар ч илүү үр дүн гаргацсан. Тэгээд тэрний нэг хэсэгт бол ялчгүй тэр M-банк карт ингээд play time датарсан төсөл орсон. За энэ дэр ингээ яриулсан зүүн байна. Би одоо ер нь илүү индастри чиглэл рүү орох чинь. Ганц юу асуугаад тий. Одоос үзэж байгаа хүмүүс дотроос нэг бол Sion ер нь M-банкгийн яг маркетинг гэдэг юмгууд хүмүүс амар сонирхож байгаа гэж бодоод байна. Тэгээд нэгт маркетингийнхаа өөрсдөө сонирхож байгаа. Нөгөө талаасаа Sion-оор бас их сонирхож байгаа. Яг Sion-орт зориулж нэг юм юу хэлвэл маркетингийнхаа багтаа гардаг хамгийн том хүндрэл те тэрийг нэг юм шийдэл нь юу гэдэг вэ гэдэг дээр одоо саяны яг энэ таад маань хийсэн юм SEO-той хамтарч хийж байгаа энэ ойлголцол хамгийн чухал байсан баг нэг том чухал юм те тэр яг энэ дээр одоо өөрийнхөө хувьд яг юм өөх зөвлөгөө гэвэл яг юу ах вэ хин төхөлөө SEO-норт одоо SEO-норт уу за би ч одоо SEO-норт зөвлөгөө өгөх нь өгөх нь маркетингийнхаа багтайгаа ингэж ажиллавал дээр идэв шүү гэдэг одоо өөрийнх нь хувьд те. Тэгвэл ингээд миний харж ирснээр ингээд зарим SEO-нор өөртөө амар аимхаа шийдвэр гаргаж чаддгүй, зөрөгтэй хөдөлж чаддгүй, шинэлэг юм хийхээс татгалздаг. Тэгснэ M-банк шиг юм бүүн хэмээрэн гэдэг бас хүмүүс байгаад байдаг байхгүй. Одоо би бол жишээл Uniscore дээр бол амар хацтайсан юм. Манай SEO бас амар юм шинэлэг инновацлог юм байсан. Ороод ирэхэд
наадах өшөө бүр ингэх хэрэгтэй юм шүү гэдэг нэг юм бүр ингэж crazy болгоё л доо гэдэг тийм биш хүмүүс бас байгаад байдаг. Тэгэхээр тэрэн дээр одоо яг гарах өндөрлүүд дээр ер нь яаж ажиллах юм дээр байх вэ? Маркетинг амбагтай. За зөвлөгөө өгөх нь хаашаа зүгээр ингүүл дээр юм болоо. Одоо нэг яг гардаж хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээр нь юу аль болох өөртөөх нь яг чиглүүлэг мэдээж байж чиглүүлэг хэрэгтэй. Ер нь бизнесийн нөхцөл байдлыг бас ингэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл бас заримдаа ингээд маркетинг хүмүүс хэтэрхий уран бүтээлч тал нь хивэж гэл те. Тэр чинь бас бизнесийн тоо явж байгаа, нөхцөл байдал явж байгаа. За ялангуяа банкны салбар бол зохицуулагч байгууллага айгүй ихтэй мөлий. Ингээд ингээл юмд баригдчих гал те айгүй хэцүү. Тэгээ тэн дунд чинээс ус шиг л явахгүй бол тэгэхээр айгүй онцлогтой салбар юм бэлээ. Тэгэхээр мэдээж бизнесийн SEO талаас нэг холын зорж байгаа юм а бизнесийн нөхцөл байдал тэрийг айгүй сайн ойлгуулад нөгөө талаас тэр хүмүүсийг нэг яг өөртөө нь санааг нь гаргуулад өөртөө нь ихтгэл үнэмшилтэйгээр ажлын хийлгүүл ер нь юу бах илүү амжилттай байж магадгүй. Одоо шууд энийг тэрийг хийгээл хэлчингүүт юу хийж байгаагаа ойлгохгүй хүмүүс угаас айгүй хэцүү байх бах. Тэгэхээр нэг тэр хүмүүс ч яг юмын зааж өгөөд юу хийж байгаагаа ойлгоод нөгөө маркетинг баг нь. Гэтэ өөртөө гой санаагаа дэвшүүлээд дотроос нь ингэж гаргаж ирсэн юм а ихтгэл үнэмшилтэйгээр их юм бол айгүй сайн л үр дүнд хүрч магадгүй. Тэгэхээр SEO SEO-гийн нэг том ажил нь стратегийн vision багтаа мэдрүүлэхтэй. Тэр мэдрэмжийг нэгт өгөнгүүт маркетинг баг тэндээс ойлгож аваад харилцан уялдааг айгүй сайн хийх юм шиг юм бол тэн дээр л ойлголцол үүсэж байгаа шүү. Харилцан ойлголцсон дараа бол ундрах юмнууд нь гарна л гэж бодчих тийм. Тэгээ түрүүний нөгөө тэр нэг эрсдэл гаргадаг хүн дэргээ те. Нэг жоохон бас нэг тийм одоо хин мэдхгүй байгаа тохиолдолд энийг хийх юм бол сайн ч болох юм муу ч болох юм бас мэдгүй шүү дээ. Маркетинг юм гэж мэдгүй үн хийж байгааг бол шиний мэдж байгаа. Сионч мэдгүй. Тэгэхээр зүгээр турш үзээд үр дүнгийн бас харчвал зарим зүйл дээр бас. Тэгвэл дандаа нөгөө нэг safety тоглоод ивэл угаасаа дандаа л аюулгүй байгаад ивэл угаасаа гарах үр дүн бол ойлгомжтой байх. Зарим нэг эрсдэл хийх юм бол тийшээ буужиндаж магадгүй болохоор тий. Тэгэхээр нэг 10 шийдвэрийнхаа 3-ын эрсдэлтэй байлгадаг ч юм уу. Тийм харьцаа бас байвал зүгрэж магадгүй л. Нааш. Тэр эрсдэл гэж ярьсан дээр та тэр Мөн банкн дээр нэг ганц л удаа нэг юм жоохон буруу дэлгэсэн юу байгаа даа тий. Тэр бол гэхдээ зүгээр миний хувьд масс аваад тэр чигтээ явцсан. Нэг Шангрила дээр нэг постэр тавигдаад нөгөө нэг бүр гэхдээ би яг тэрийг хараад хүмүүс чинь юу гэсэн ямар өөр мөцтэй ингээд өөр бодд юм бэ гэж би бодчихсон. Яг нэг эмхтэй те юу гэсэн байлаа. Одоо яг тэр үед л мөнгөтэй бол хизээч юу байлаа. Үлрэл хамаарахгүй байлаа. Тийм юу вэ? Яг ер нь бол юу гэсэн copyright нь болохоор мөнгө нь хин хаан ч гэсэн 100 болж идэг гэдэг. Тийм. Тэр одоо надад бол би бол эзэн ш тэгж хүмүүс тэгж сэвнэ гэж бодохоор тэр та тэр эрслийг харж ирсэн үү? Эсвэл бүр огт бодог байсан талаас орж ирсэн үү? Гэхдээ ер нь бол зүгээр одоо тэр нөгөө цуврал واخгүй юу? Цуврал принт хийсэн. Тэгээд энэ дундаас бас энэ жоохон илүү хүчтэй ингээ жоохон ингэ хатгаж хэлж байгаа. Гэтэ гол артлын гол санаа нь болохоор хадгаламжтай болох юм бол ер нь давуу талтай ингээд аяж болно шүү гэдэг санаа байгаа шүү дээ. Ер нь гол санаа. Гэтэ юмыг яаж илэрхийлэх үү гэдэг нь дараагийн асуудал те. Зөвөр ингээд хадгаламжтай байл аяж болно гэвэл ер нь хинч тоохгүй. Яг нэг ижлэх мессеж өгч байгаа. Тэгэхээр мөнгө авах юм бол дэлхийн хаан ч гэсэн 100 болж идэг гэхээр нэг жоохон өөр ингээд төвөнтэй хэлчихээр бас хүмүүс зарим хүмүүст ингээд арай өөр байдлаар хүрдэг ч юм уу те. Тэрнээс хэлж байгаа санаа бол тийм ч ямар нэгэн доромжлох ч юм уу ямар ч тийм зүйл байхгүй. Одоо энтэй бол мархан байхгүй гэж бодож байна л да. Яг хадгаламжаа цуглуулад мөнгөө цуглуулад одоо мөнгө цуглуулах хадгалах гэдэг чинь угаасаа санхүүгийн сахилга бод суулгаж байгаа санхүү эрдэнэ төрх аягүй том хүнийг одоо дисциплинтэй байлгах те тийм зүйл. Тэрийг бид мэдээж хадгаламж гэдэг бүхтэй том байгаа. Тэрийг зарахын тулд дисциплин гэдэг юмтай уйж байгаа те. Тэгэх юм бол тэгээд үр дүнд нь ингээд аялах тийм үр дүнд хүрч болж байна гэдэг санааг л илэрхийлж байгаа. Тэгэхээр энэтэй бол одоо яг энэ санаатай бол их марах хүн байхгүй л гэж бодож байна. Яг нэг тэр нөгөө шөмжсөн үннийг санал хэлж байгаа юм зүгээр хаанч 100 биш хаана ихтэй 100 болж байдаг гэж бичих хэрэгтэй гэсэн. Тэрнтэй нь бол санал нийсэн. Хаанч гингүүд дэлхийд даяараа 100 болж байгаа юм шиг нэг тийм жоох утга 100 алдаа байсан байна лээ. Тэр сэвэлтийг гэхдээ та яаж хүлээж авсан бэ? Окей. Одоо нөө хар цагаан гэж байхгүй ерөөсөө маркетинг бол тэгэл PR муу гэж. Бид нар яг ажиглаа байжсэн. Ажиглаа дотроо л бид нар монитор хийсэн. Монитор хийгээд
Гэхдээ гол юм нь болохоор бид нар хэлсэн санаа бол одоо төрний санаа. Тэгэхээр энэ бол одоо бид ямар нэг буруу юмыг хэлээгүй гэдэг тэрэндээ бол итгэлтэй. Гэтэ ажиглаад юу нь яаж нэгээд тэгээ бид нар яг ажиглаад манай PR-аас бас ингээ хараад тэгээд нөгөө нэг комментийн одоо эрг сүргүүдийн ингээд харангуйч ерөнхийдөө жоохон нейтрал талдаа сүрэг талч байсан дэмжиж байгаа хүмүүс ингээ үнэн штэ ингээ мөнгөө зөвлүүлээд тэгээ нөгөө талд нь дормжилж чинь шүү юм уу те. Тэгээд энэ бол илүү нейтрал үр дүн яг гарсан ингээд яг тоонуудыг ингээд буулга хараад тэгээд дотроо ч гэсэн бид тэрийг удирдлагатай танилцуулаад ер нь ийм болсон ингэж байна гэдэг юм танилцуулаад манай удирдлагч гэсэн аюу хүлээцтэйгээр. За хэрлээстэй цаг аюу хурдан явж шээ. Гэхдээ одоо зөв нэг дахиад нэг одоо юу руу ороход маркетингийн салбарын талаар ярмаар байна. Одоо зөв одоо хамгийн ихний ажиглалтаар ингээд ер нь би бас гадны клиентуудыг ингээд бодохоор маркетинг одоо банк шиг одоо ийм сайн маркетеруудыг цуглуулангуудаа ингээд сайн креатив бүтээлч санаануудыг бүх компанид хийж чадахгүй шүү дээ тий. Тэр ер нь бол ингээд агентлагууд болон байх хэрэгтэй байхгүй тий. Яг ингээд бүтээлч санаатай тэрэн дээр ингээд байнгын ажиллаж идэг юм туршлагатай агентлагууд байх ёстой байтал Монголд бол эсрэгээрээ их банк их компаниуд бүгд энэ хаус маркетинг багийг бүтээхийг айгүй хүсдэг тий. Тэгээд ер нь одоогийн Монголын зах зээл дээр энэ зөв юм уу? Зөв явж байгаа юм уу? Би бол айгүй хүндрэлтэй бэрхшээлтэй гэж хардаг. Яг одоо энэ хаус маркетинг хэтэрхий ингэж удаа баригдах нь. Та яар юу гэж тийм дээр ер нь одоо Монголын маркетинг зах зээл дээр яг энэс ахуулаад санаа юу вэ? За надад зүгээр ийм л байвал Монгол зүгээр тохиромжтой юм шиг санагдаад байна. Нэгдүгээр нөгөө Монголын нөгөө нөхцөл байдал нь болохоор цөөн хүн амтай. Нэг хүн аягүй олон үүрэг ролтой байх хэрэгцээ гардаг. Тэгээд яадаг ч байсан зүгээр одоогийн нөхцөл болохоор мэдээж маркетингийн баг бол яг бодлого менежментээ бол зайлшгүй хариуцах хэрэгтэй. Яг ямар брэнд байгаад байгаа юм, бид нар ямар юу зарж байгаа юм, бид нар яг зах зээл дээр борлуулж байгаа юм юу юм гэдгийг бүтээгдэхүүнээ сайн мэддэг. Урт хугацаанд тэр одоо бий болгож байгаа брэндээ хамгаалдаг тэр хүмүүс нь яг компани дотроо яг сайн байх хэрэгтэй. Энэ хаус байна гэсэн. Энэ хаус байх хэрэгтэй яг бодлогыг барьж байгаа хүмүүс. Тэгвэл эйженсид байж байгаа одоо Монголын эйженсидүүд бодлогыг барьна гэдэг хэцүү. Яа тэгэхээр одоо харах юм бол ихэнх эйженсиуд аюу олон ажил авдаг ч юм уу те. Тэгээд нэг юм руугаа ингээд төрөлжих боломж аягүй хэцүү байдаг шүү дээ Монголын эйженсинүүдэд ингээд яг нэг юмараа төрөлжөө явах гэхээр ингээд мэдээж нэг кэш флоу ч юм янз янзын асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр ингээд давхар юм мэдэг анхаарал алдагддаг. Тэгэхээр яг нэг тэд нар бол яг эйженсинууд илүү яг гүйцэтгэлээр нь ороод за эднийх ч яг ийм өгсөн яг тэр нэг гайдынхан дагуу даалгаврын л аягүй сайн гаргаж авах ийм харилцаатай л байвал ер нь илүү тохиромжтой юм шиг харагдаад байт. Эйженсигээр яг брендийнхаа болгоо гаргуулах ч юм уу те брендийг бүр тодорхойлуулах. Эйженси зүгээр орж ирээ зөвлөх ч юм уу ингээд тэр хүмүүсийг доторх байгаа хүмүүсийг модерейт хийх тийм байдлаар болно. Гэхдээ яг шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь компани дотор яг тэр юм ойлгодог хүмүүс байх хэрэгтэй. Зөв гэж бодож байна. Тийм. Ер нь брэнд эсэс бол ялцчихгүй яг тэр брендийнхаа юг бол энэ хаус ер нь лавж явах нь хамгийн зөв юм байна гэж харсан. Маркет маань том байсан бол эйженсинууд сайн байхаар байсан юм байна гэж бодоод байна. Яг саний ярьж байгаа ниш ингэж юугаа хийгээгүй тал байдаг болохоор яг ингээд маркетингийн баг аутсорс хийгээвэл хүсэж байгаа хэмжээнд бол явахгүй юм байна даа л гэж харагдчихсэн. Тэгээ би яг нөгөө нэг чин санаатад нэг турбо сорилт энэ төр нэг контент хийгээд явж тэрэн дээр би ууг нь тэрийг ийм аутсорсинг хийх хэрэгтэй байгаа байхгүй. Продакшн баг оруулж ирээд аутсорс би одоо тэнд багаараа очиод бид тэнд бичлэг хийх бол яг компанийн хувьд бол амар юм илүү зардал болчиход байгаа байхгүй тий чаддаг үнээр нь юм. Тэнгүүд яг тэгж хийлгэнгүүт яг хүссэн хэмжээнд очихгүй байна. Тэр нэг юм хүний юм дээр орж иж байгаа гэх юм уу яг ингээд ботцсон төсөөлцсөн энэ юмнууд яг тэнд ингээд бүрэн бууж өгөхгүй байгаа гэсэн болохоор яалтч өөрөө тэрэн дээр өөрөө орж хийгээдсэн. Тэгэхээр ер нь бол одоохондоо бол яалтчгүй энэ хаус яг юм хөргмөр байгаа мессеж дээр хатуу юм үүтэй тийм нөгөө дитейл нэлээд юм дитейлний ордог бол одоохондоо яг тэгж хийх арай болоогүй байгаа надад байж байна. Хэд хэдэн одоо эйженсинуудтай хамтарч ажиллаж үзчихсэн. Тэгээд надaalаа мундаг эйженсинууд байгаа. Гэхдээ бүр мундгууд нь яг тэр одоо төсвийг дийлэхүү гэдэг нэг асуулт орж ирж байгаа. Тэгээд нөгөө юм үнээрээ гэдэг шиг тэрнээс доош болчоор хоёрын хооронд эйженсинууд бас орж ирдэг. Энэ дээр би бас яг сайн нөгөө ингээд хийж явах үедээ алдна гэдэг шиг
би бас өөрөө нэг рекламн дээр эйженси оруулж ирээд өөрөө алдчихсан байхгүй. Реклам гадны нэг рекламыг дуурайлгаж хийлгээд тэгээд зөндөө удсан санаа гаргуулах зөндөө олон эйженси байсан. Тэгээд амар гоё санаа гаргаж ирсэн компани Base Agency. Дааш тэдний үнийн манах дэлгүйсэн. Тэгээд окей let's go cheap гэдэг юг усаал ирж байгаа байхгүй. Өшөө бажтай болов. За окей тэгвэл болгоё гэдэг. Тэгээд би яг тэр үед өөрөө ээлж амралтаа авч тараад явцсан байж байгаа. Яг реклам бэлэн болох хэрэгтэй хугацаалгаа ойртоод тэгээд нэг тим рекламын санаа аваа гэдэг тэрний санааг явуулчаад ерөнхийдөө нэг иймэрхүү үйл яадаг гэдэг үг хэлсэн байсан чинь дахиад өөр санаанууд гарч ирсэн. Тэгээ ерөөсөө сайн болж өгөхгүй. Тэгээ тэрэн дээр гэхдээ яг би бол өөрөө алдсан. Дөрөө гэдэг шийдвэрийг би өөрөө гаргасан. Дараа нь л ойлгож байгаа л да. Fuck маркетинг хийж дөрөө нэгдэг бол үндэ залах юм хийсэн байна да гэдэг яг өөрөө бодож байна. Тим алдаа гарчаа. Гэхдээ тэрэн дээр миний яг харсан би хэрвээ тэрийг энэ хаус яг өөрөө багаараа зүтгэсэн бол би тэд хамаагүй гоё юм хийчих байсан юм шиг. Тэр эйженсигийн ч буруу биш. Гэхдээ яг л ингээд эйженсиг нэг 2 3 хүн өмнө нэг маркетинг жоохон туршлагатай, нэг видеографтай, нэг юм үүтэй хүмүүс ингээд хийж байгаа бол тэрэн дээр орсны хэрэггүй юм билээ. Тэгэхээр тэр төсөв нь байгаа те. Үндэ тэрбум цэцүүлж чадах гэдэг бол окей гой эйженсинуудыг баг кино шиг юм хийж чадна. Тэгхгүй бол ер нь тэгэл энэ хаус зүтгэх нь л мөнгөндөө маркетингтаа баригдаад явж байгаа тийм юм. Та ихтэй одоо ингээ яг нөө том корпорациуд ингээд маркетингийн багийг бүтээх боломжтой байгаа шүү дээ, цайлуулсан тийм. Хэдэж олон стартапууд гарч ирж байгаа. Одоо жишээл тэднээс ингээд тэгэл энэ хаус маркетинг гэж баахан зардал гаргаад ингээд явах аяг хэцүү байдаг тийм. Ер нь ямшгүй яг амьдрал дээр буулгаад ярил л да. Жишээлбэл тэр одоо кофе намуу ч юм уу те ингээд аль хэдийн мэрэгсэн хүнээс консалтинг авцсан хамаагүй замыг аягүй төтөлчихөж байгаа байхгүй те. Тэгэхээр одоо энэ шинээр гарч ирж байгаа бизнесүүд ч юм уу одоо ингээд за цөөхөн үнэтэй компани гэж бодлоо 10-20 үнэтэй яаж маркетингаа илүү чанаржуулах вэ? Гоё юм практикал юм уу гэлт те. Туршлагаасаа болтвол надад зүгээр тэр нөгөө нэг кофе намууд дээр ажиллаж исэн одоо туршлага харах юм бол нэгдүгээр тэр хоёр co-founder бас айгүй зөв бодолтой хүмүүс байсан. Яг ингээд бас мэддэг хүмүүс байсан те ингээд зөвлөгөө аваад анханаас нь ингээд зөв системтэй явъя гэдэг. Надаас гадна хууль дээр нь жишээлх юм бас ингээд хуулийн фирм дээр ажилладаг консалт хийж ажилладаг те. Тэгээ би яг брэнд дээр нь ажиллаад гэхдээ тэр чинь болохоор ингээд үйл ажиллагааны эхэлсэн. Гэхдээ зэрэгцүүлээд ингээд үйл ажиллагааг нь одоогийнх нь маркетингийн юм ингэж харахаас гадна зэрэгцүүлээд брендийнхэн тодорхойлох урт хугацааных нь юм ингээд зэрэг явж исэн процесс бид удаан хугацаанд явсан. Тэгэхээр тэр удирдлагууд бас айгуу чухал байгаа. Юм ингэж одоо яг зарим ингээ бүр жижиг компани бол мэдээж ингэж байгаадаа явна. Гэхдээ хизээ бас маркетингаа эхлэх үү, зарим нь бол эрт эхлэх шаардлагагүй байдаг те ингээд бүтээтгүн үйлчлэгээ эхлэх сайжрах ямар ч үсэн эхлээд яадаг ч үсэн бүтээтгүн үйлчлэгээ бол айгуу чухал. хүн өгч байгаа юм. Тийм өгч байгаа юм. Яг тэр зарж байгаа юм маань чанартай, ялгаралтай зах зээл дээр өрсөлдөхүйц байна уу гэдэг нь чухал. Араас нь маркетинг гэдэг чинь тэр имиж чинь байгаа юмыг яг зөвөр таниулж хүнд нь хүргэж байгаа процесс болохоос биш. Муу имийг сайн болгох процесс одоо муу бүтээтгүүний биш. Яг маркетинг нэг удаагийн худалдаа авалтны ямар ч хөтөл чинь те. Тэгээд хоёр дахь авахгүй тэр бүтээтгүүний чанараас бас ингээд хамаарч байгаа процесс. Тэгээд тэр нөгөө нэг бүтээтгүүн дээр анхаарад за тэр нь ингээд эхний ээлж нэг яваад иж болно. Хизээ яаж жоохон хүн хүч хайхын олон хүнд одоо хүргэж эхлэхийн гэдэг процесс ингээд ааж явахнаар ингэж явах яг дүнж эхэлж байгаа юм дээр бол. Тэгээд эхнээсээ явахдаа нэг жоохон зүг чигийн системтэйгэр те. За одоо маркетинг хөнгөө гэж болно шүү дээ. Мэдээж бүх хүн тийм хөнгөө гэж болно. Тэгэхээр ихэнх компаниуд ингээд нэг хүн 2 3 рол гүйцэтгэдэг шүү дээ. Ингээд үйл ажиллагаа хариуцсан тим гэж 2 3 харилцдаг. Тэгэхээр нэг миний одоо зүгээр хилдэг ингээд газрууд хилдэг юм нэг хүн байгаа. Гэхдээ тэрэндээ ингээд давхар үргээ ямар ч үсэг хамт суралцуулаад явчихаа. Одоо би ингээд консалт хийж байгаа тэр хүн чинь ингээд хамтаа явуулцаад эхнээс нь ингээд ойлгоо тэр хүн хагас жилийн хугацаанд ч гэсэн сураа те. Тэнгүүт ингээд бизнесээ бас ингээд томоор ингээд маркетинг хэсгийн чараад, санхүү хэсгийн чараад, үйл ажиллагаа хэсгийн чараад тэгээ уялдааг нь гоё ойлгодог болоод тэрнийхээ дараа ингээд нэг хүн бэлдээд шүү дээ. Тэрнийхээ дараа тэрнийхэн доор нэг маркетинг хүн яваад өгдөг ч юм уу те. Нэг ганц хүн тийм нэмээд өгчдөг. Тэгээ нэг иймэрхүү процессор эхнээс нь яг зөв системтэйгээр явахгүй бол нөгөө нэг одоо энэ бас нэг ихэндээ тэм шийдэх хэвээр асуудлыг шийдэхгүй бол хугацаа өнгөрөх тусам тэр нь ирээдүйд бүр их мөнгө цаг зарцуулах бас болчиход идэг. Санагдаад идэг. Би бас өөрөө яг нөгөө яг саяны энийг би тулсан байхгүй. Бүтээгдэхүүн үйлчлэгээ ерөөсөө жидрэггүй гэж амар том брэнд хэлгэсэн. Дүнхээр ингээд супер брэнд. Гоё ингээд бүх юм бэлдсэн. Брэнд бүх нүртэл бэлэн болсон. Бат яг нөгөө нэг хүмүүс зарах гэдэг зүйл маань бэлэн биш. Ингээд зэрэг явуулах гэж байгаа байхгүй тий.
Ингээд ингүүд энэ дээр жоохон зөрчилтөө ялгаа гарчиж байгаа. Ингээд ер нь жоохон удааширчт юм байна. Тэгэхээр яг нөх хизээ хийх үү, яах үү гэдэг сая айгуу гоё дүрт зам бол гаргаад ирчихлээ л дээ тий. CEO-нор одоо тэр үйл ажиллагааны баг бүтээгдэхүүн нэгтэй айгуу сайн сайжруулж байгаа. Айгуу сайн бэлэн болгочих тий. Тэгээ маркетинг нэг хүн аваад консалтинг аваад давхар ингээд явуулчих. Тэнгүүд ингээд зүг байлдралтай орсны дараагаас баг хүч байна уу, эйженси ямар эйженси хамтраа гэдэг гаргалгаа гараад ирчих болж байгаа байхгүй тий. Тэрэн дээр тэр CEO founder бас амар болж байгаа юм л да тий. Маркетинг ерөөсөө мэдхгүй пэйж маркетинг үсээд байдаг. Дараагийн нэг асуулт нь одоо ингээд бүхэл компаниуд ингэж байгаа Монголын зах зээлээ бүгдээрээ ингээд нэг томоор нэг аваал те там сам гэлээ байдаг шүү дээ. Яг бидний хүрэх зах зээл нь хэрийн тэнгуут ингээд ихэнх компаниуд за нөгөө 90-11-тай ингээд ниш хүмүүс рүүгээ ингээд лима хөргмээр байна. Ингээд дундлын хүмүүс рүү хөргмээр байна. Дундаас дээш цалинтай хүмүүс ч юм ингээд нэг таргетдаг шүү дээ те. Тэгээ ихэнх нь мэдээж ингээд дээшээгээл ингэдэг. Тэгэхээр ер нь ингээд тийм таргетинг опшн одоо яаж ер нь гаргаж ирвэл зүгээр байсан бэ? Та дээр тийм туршлагууд ер нь ямаршгүй байсан те. Одоо манай хай энд зах зээл нэг байгаа. Ийм бүр ингээд масс зах зээл байна те. Тэр хоёрын ялгаа хэр байдیں۔ Манай хэрэглэгч нарын та хоёр дээр ингээд өөрсдөнд ч мэдгэжсэн юм зүйл үү? Таргет сегмент яриад. Сегментүүдийн тийм одоо ингээд тренд гэх юм уу? Тэгээ одоо шил масс зах зээл илүү их юм комеди юм сонирхдаг ч юм уу те. За энэ ниш зах зээлд хүрийг гэвэл арай илүү юу байх хэвээр ч юм уу. Тийм юм байна уу? За масс центрик гэх юм уу? Яг хоо масс зах зээл төрийг гэвэл тэр нэг уусаа нэг нийгмийн тренд түрүүний хэлж байгаа комеди одоо юу ч тийм инээлгдэг юм дуртай ч юм уу те. Тиймэрхүү уусаа нэг ажиглагддаг баха хүн болгонд. Ингээд сайн яг хэлж чадахгүй ч гэсэн дотроо бүгд мэдчихэе гэж байна. Тий ер нь ингээд тий эргэн тойрноо зүгээр ингээд анзаараад үзэхээр дөгөөс одоо зүгээр ингээд YouTube руу ороод зүгээр одоо масс хүмүүс хүрья гэх юм бол тий одоо ямар артисттай хамтрах юм бэ гэж одоо зүгээр Монголын хамгийн 100 топ артистуудын одоо вебсийг харъя гэх юм бол тэнцэнээс ер нь ингээд харагдчих واخхой. За энийг ер нь сонсд юм байна, ингэдэм юм байна гэж хамтрах хүмүүс нь тий гараад чинь за тэгэл Instagram, Facebook гэж мороод дагагчдын нэг харчин те ер нь за ер нь ийм юм байна шүү гэдэг. Ер нь нэг комментиг нэг гүйлгээд хардаг ч юм уу те. За нэг иймэрхүү төрлийн юм хүрд юм байна. За сувгуудын хувьд гэх юм бол за мэдээж одоо ингээл Facebook бол одоо яг л одоо наран тулцах те. Бүх юм болж байгаа. Бүх юм болж байгаа. Жогоо хумий гэх юм бол Instagram болоод ирдэг ч юм уу. Бөөр хумээ залуу руу яваа гэх юм бол TikTok, Discord энэ төрлөө. За гоё tips өгч шүү. Discord руу ордог ч юм уу те. Ингээд сувгны янз. Гэхдээ ерөнхийн нэг угаасаа нэг зураг авчин. Тийм зураг бол байж л байгаа хүн болгонд. Тэгээд за сувг юун дээр тэгээ мэд уламжлалт одоо медиа гэж бас юм ба тий. Бас ер нь бас хүчтэй. Ялчгүй байх хэвээр ингээд масс хүрий гэж байгаа ерөөдөө айл болох нэг сувгуудыг илүү солонгоруулж олон нөхцөл байдал дээр харагдуулах мессеж хүргэх гэдэг чухал. Тэнгүүт уламжлалт дээр бол одоо телевиз зэн тэгээд одоо тэгэл оройд телевизийг оройд жишээлх юм бол ажил тарах үед одоо ямар нэвтрүүлгүүд явж байгааг гэдгийг хараад жишээлх юм бол аль нь илүү хүзэгчтэй байна вэ гэдгийг бас мэдэж болно. За байршлууд бол тэгээд ойлгомжтой яг тэр хавийн хүмүүс ч юм уу харж байгаа тийм. Тэгэхээр яг аль хавийн хүмүүсийн зарлж байгаа. Ерөнхийн нэг юмнууд бол гараад ирчихсэн дээ. Цай бол гоё хэллээ. За мас. За одоо нөгөө нэг дундаас дээш одоо зах зээл маань тий. Тэднээсээ яаж таргеталж байна л вэ? Хаана байна тэднээс? Тэгэл тэд нар бол хэрэглээгээд байгаа л явчихсан. Тэгээд нэг хотын төвөр яг Шангрилаа байрал. Тэг урагшаа хаавал руу ч юм уу. Ер нь тэгээд нэг явчихдаг шүү дээ. Амьдарч байгаа байраар нортол. Тийм тарагтал. Үндэсний телевиз гайхмаар масс юм бэл шүү дээ. Тэгвэл яг хуу үндэсний телевиз угаасаа масслаа. Гэхдээ ингээд нөгөө нэг за одоо нэрээр нь явж болт юм ба. Тэгээд яадаг шийсэн үндэсний телевиз дээр бол би тийм амар хүмүүс үзгээ болцсон байх гэж боддог байсан байхгүй. Үгүй юу. Тэгсэн чинь бүр цагийн үрд бол бүр амар юу тийм байх шүү дээ. Яг үндэ ингээд нөгөө маркетингаар нэг юм масс хүргэмээр байгаа. Буцаагаад яг тэндээсээ нөгөө awareness танилт биш яг юм борлуулалт харж байгаа бол үндэсний телевизийн цагийн үрдийн үе бол нэрээ. За гоё л дата өгч шүү. Би тэр бүр гайхмаар би бүр өөрөө ингээд үздэг хүмүүс одоо яг байдаг л ингээд орон нутаг байдаг л мэдчихэе л да. Гэхдээ бодож ийснээс хамаагүй өндөр.
тийм Монгол комьюнити хэмжээний масс таах гэжтэй. Одоо тэр сүүлүүд гарч ирээд нэг хоёр залуу хийдэгч тэр үнэхээр MFTV цүм хатсан байлээ шүү дээ. Үнэхээр хүмүүс аягүй хүрдэг болцсон байлээ. Ингээд массыг түрүүн тоныг аялсан шүү дээ. Ингээд мэдчихэж болно гэдэг. Одоо угаасаа л хүсвэсээг дараагийн сэдв нь болохоор уламжлалт болон дижитал гэдэг сувг ингээд хоёр хуваагдал ороод ирж байгаа тийм. Тэрэн дээр та хоёр одоо ажиллах хугацаанд аль нь рүү илүү хөтөлбөргүй ханддгийг гэдэг юм ялгаануудыг гарч өгөөж одоо аль нь манайх тренд илүү явж гин гэх мэдчихлээ. Тэн дээр экспертүүд маань юу хатцгааж байна. Надад бол уламжлалт сувг бол ер нь байнга л байх санагдтыг. Яагаад тэгэхээр одоо энэ болохоор юутай хамаатан хүний яг нэг мөн чанартай айгүй холбоотой. Тэгээ одоо бид нар дижиталжаа сүүлийн 100 жил ч юм уу тэрнээс өмнөх олон үед дандаа бит юмтай харьцаж ирсэн угаасаа тийм кодлогчсон DNA байгаа болохоор тэрийг бодит юмыг ингээд бид нар хүлээж авахтаа би нэг бас нэг судалгаа харж байхад ингээд бодит самбарыг дижиталаас юм харах хоёр ихтгэл өмчлөнээр өөр байдаг тийм бодит юм харахаар илүү ихтгэл өмч төрдөг юм нэг телевизээр гарахаар нэг яриа итгэдэг шүү дээ дижитал дээр харах ч юм уу эсвэл тэрний хэлдэг цагийн үр дээр тэр харах юм бол ихтгэл өмч төрүүлдэг ч юм уу тэгэхээр хүн ингээд цаашлагууд яг хүн угаасаа бид нар хүнтэй ажиллаж байгаа учраас хүн угаасаа ер нь бодит юмтай байгальтайгаа ойрхон байх ч юм уу тийм нэг хэсэг холдож байгаа буцаал ингээ байгальтай ойрхон байх гал тэмүүлж байгаа ч юм уу. Тэгэхээр тийм бодит юмтай харьцах, тэрнээс туршлага авах, мэдрэмж авах гэдэг юм бол мөнхийн байх болохоор тэр бол би бол нэг алдагдахгүй байх гэж бодож байна. Зүгээр яг ингээл технологи гарч ирээд нэг тийм хэлбэлзлийн үе бол байж магадгүй. Тэгээд мэдээж нэг одоо хамгийн зардал багтаа бөгөөд хэмжиж болох нь мэдээж дижитал байгаа. Тэгэхээр тэрнэр бол төлхөө юм явдаг. Гэхдээ олон хүн нэг санааг хүчтэйгээр хүргэх юм бол уламжлалтыг бас тийм оруулж ирээд хаана яаж харуулах уу гэдгээ бас уламжлалт гэдэг нь бит гэдэг нь гадна самбарын сурчлагаа байж болж байна, лизийн сурчлагаа, тэгэл одоо лефтэнд оронгууд хажууд сурчлагаа гэх тиймэрхүү тэг гудамжны сурчлагаа ч юм уу. Тэрнээс гадна гудамжин зүгээр нэг энэ инсталмент хийж болно те. Янз янзын заавал самбар дээр сурчлагаа байрлах биш. Ямар нэгэн акц хийж болно, инсталмент хийж болно. Шинэ жилээр зүгээр одоо ингээл гацуур тавиад дээр нь брендийн логог тавих ч юм. Тэр чинь өөрчлөлт ингээ брендийг харуулж байгаа ч юм. Тэгэхээр ямар нэгэн байдлаар уламжлалтын сувгууд дижитал үүсгэн сувгууд бол надад бол зөв ашиглал айгу. Бас хэдэрхий ингээ дижитал хошоорнгууд бас бит юм хайдаг ч юм уу. Тэгэхээр тэр үед нь тэн дээр нь бас тоглолт хийх мэх боломж нэг талаараас гарч ирдэг л. Яг л тийм байлээ. Яг мэдээж салбараас хамаарх. Тэгээд сегмент бас их чухал санагдсан. Яг аль сегмент рүү хөрмөр байгаа ингээд. Тэгээд одоо миний хувьд бол жишээл дижитал руу айлуулах шилжих гэж нэлээд үзсэн. Гэхдээ яг сайн хэлж байгаа юугаа уламжлалтаа орхичлахгүй. Одоо цагаан сарын бүхийг жишээлбэл таад үзвэл Rio Tinto тэнд спонсор хийсэн л явж байгаа тийм. Тэр үл яг ингээд надад бол харуулдаг байгаа л гэж бодлоо. Яаж бид нэр ингээд дижитал одоо дэлхийн хамгийн мундаг юм компаниуд орж ирээд Монголд явжлаа. Яажсэн ч уламжлалт дээр ингээд байж л байгаа байхгүй яг тэр танигдалт тал дээр бол дижитал мэдээж илүү одоо төсөв багтай тийм том брэнд хөгжүүлэх гээгүй явж байгаа үед л дижитал авах. Яг ийм том корпорат одоо компаниудын сурчлага хийж байгаа тохиолдол яажсэн ч уламжлалт бол байж иж байр суурь эзэлдэг. Тэгээ одоо ингээл наадмын сурчлага жишээл дандаа л том компаниуд орцсон явж л байдаг. Тэнд бол тэр бол нэлээд өндөр төлбөрөөр орж байгаа ч гэсэн орж л байдаг. Тэр нь яг ийм нөгөө төрөний өгдөг хүмүүсийн ихтгэлд одоо нөлөөлж байгаа. Тий, үндэсний телевизээр гарсан гэдэг ч юм уу тий. Яг тэр юу бол одоо л нөгөө телевизээр гарсан бол үнэн гэдэг одоо л ингээд бас байгаа. Тэгэхээр яг дижитал руу би бол бүр ингээд дижитал AI ингээд ашиглаад юмуд хийгээд үтсэн. Тэр бол хамаагүй юм төсөв баг. Тэгээд илүү юм нөгөө efficient арга бол байл л дээ. Тэгтэл том корпоратив сурчилж байгаа брэнд танигдалт хийгдэж л байгаа. Тэгэл ялцч уламжлалт бол байх юм байна. За дараагийн мэдээж юу нэ сая угаасаа хэлчихлээ те AI гэдэг дараад ирлээ. Дайрэг ажиллаж авах хугацаанд AI хэрэг ашиглагдаж байна корпорациуд дээр. Ер нь ингээд одоо бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ сүүлийн трендүүд те. Хүссэн дүрээ өгөөд тэргээр хоолоо уншуулах боломжтой болчихлоо те. За тэгэл маркетингийн нөгөө төлөвлөгөө гаргалтан дээр айгүй том нөлөө болчлоо те. AI хэрэг ашиглагдаж байна. Хэрэг өөрчлөлт орох бол Монголын зах зээл маркетинг мэдээж бол нэлээд өөрчлөлт маш одоо таамаглаж чадахгүй бас өөрчлөлт авчиж магадгүй л гэж бодод байгаа шүү дээ. Шал өөрлөл болгож байна те.
Тэгээ анхандаа бол нэг тийм байсан шүү дээ. Энэ AI-аар хийчтэй гэл нэг одоо график контент байх юм мэддэгдэл нэг л хооронд харагдал. Тэгээ одоо л бүр ингэ ялгархаа болоод бүр бичлэгийн төвшөнтэй ингэ ялгархаа болоод ороод ирж байна. Тэгэхээр нэлээд л өөр дараагийн давлгаа байх. Тийг одоо яг тааж хэлж мэдэхгүй юм ч гэсэн ингээл нэлээд нөлөөтэй байхаар санагдаж байгаа шүү дээ. Хэрэг ашигладаг вэ? Яг хөө тим их биш. Яг ингэ шаардлагатай үед дээр цаг товчлох ч юм эсвэл санаа ихэнх тохиолдолд бидний зүгээр яаж байгаа юм санаа цуглуулах дээр л биш ашигладаг. Тэр айгүй хэрэгтэй байгаа. Тэр санаа би амар хомигдөл бодож байна өөр ямар юм байж болох вэ гэж одоо ингэ олон хүний толгой ажиллаж байгаа юм шиг ганцаараа биш ингэ харуулаа сууж байгаа юм шиг ч юм өөр санаа ингүүл явах мах уу гэд. Тэгээд бас AI дээр надад ингэ бас ашиглангууд хамгийн чухал одоо байх юм байна. Одоо нөгөө нэг маркетруудын дунд бриф байдаг шүү дээ, тэ? Юу хүсэж байгаа хүслээ бичдэг. Тэгэхээр одоо яг тэр ингэ юу хүсэж байгаагаа тодорхойлох би яг юу хүсэж байгааг юу хэлэх гээд байгаа гэдэг тодорхойлох чадварч одоо промпт болоод шүү дээ, тэ? Өгдлөө бичээд яг ийм ингэн тэгнэ гэдэг ингэл тэгнэ гэдэг. Тэр чадвар бол одоо хэвээр амар нэмэгдэж байгаа юм шиг санагдаж байна. Одоо ингэ яг дизайнертай хэлдэг шүү дээ. Ингэ гоё юм хийчихээ. Одоо л яг тэ дизайнергүй газар бол гоё юм хийчих, нэг гоё юм хийчих биш тэ. Яг ийм юм ингэх хэвээр мөстэй энэ илээ харагдах хэвээр гэл тэ. Энэ одоо контентын гол зорилго нь бид нар энэ хүүгээ харуулж байгаамаа. Бус юм хамаагүй ч гэдэг юм уу. Тэгвэл одоо дээр үед бол одоо гойж энэ гоё наач нэг л болохгүй байна гэдэг. Яагаад аа гэхгүй. Ямар ч чиглүүлэг байхгүй нэг л болохгүй байна гэдэг. Тийм биш айгу тодорхой юм хүсэж байгаа нь айгу тодорхой хэлэх. Зөв. Тийм чадвар бас амар хэрэг хүн болгоно одоо тийм чадвар зурлах хэрэгтэй юм. Арайч TVC-г оролцох бах тий. Орлоо шүү дээ. Тэр чинь Яа, одоо ер нь бол тэгтээ оролцох тий. Танигдахааргүй хичээлээ л хийгдсэн байж шүү дээ видео. Discord дээр байхад л бидэд Кыргызстанд Олимпиар явуулсан рекламыг AI ашиглаж хийж байсан. Яг юуных нь. Тэгтээ тийм урт биш. Тэгээд тий яг зүгээр нөгөө танигдaltaй юу байсан болохоор хийж болж исэн. Тэр бол бас тэр ч гэсэн жишээ нь айгүй их цаг мөнгө хэмжиж байгаа тий. Тий, амар их цаг мөнгө. Тэгтээ яг саяны ярьж байгаа AI ашиглаад мэдэгдэх үү гэдэг үг одоо амар их харах хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ миний зүгээр харснаар AI орж ирснээр бид зааварчилгаа амар буруу өгд юм байна гэдгийг ойлгосон. Промпт гэсэн үг. Нөгөө дизайнеруудын сонс хамгийн дөрөв гэдэг байгаа шүү дээ. Ач нэг л биш ээ гэдэг. Юу гэдгийг хэлдэг. Яг юугаа солихоо мэдгүй. Гэтэ ингээ наач нэг арай гоё болгочихгүй гэдэг. Жаргаж байгаа нар шиг гэтээ ногоон гэж. Тий, яг тэр ChatGPT юмгаа ер нь AI орж ирснээр ингээд өөртөө амар зөв зааварчлага сурж байгаа. AI орж ирээд Монголд нэлээд өөрчлөлтийг бол авчирж байгаа. Тэгэхдээ end product буюу одоо яг энэ эцсийн юу гаргах хэмжээнд бол болоогүй байна даа л гэж харсан байд тийм. Ер нь одоо би жишээлбэл зүгээр жишээ татхад нэг постэр хийхэд зураг авалт тэгээд мейкап модель юугээд явах зардал марлал гэдэг ингээд нийтдээ хамгийн багтаал нэг 4-5 сая ямар зурагч авчиж байгаас бол 10 20 гэл явчихна тийм шүү дээ. Тэрийг AI-аар бүтээж болж исэн. Одоо ингээд танигдахгүй хэмжээнд ерөнхийн нэг 70% авчираад тэгээд тэр төсөглийн 30% төр бол яалчгүй хүний юм график дизайнерын нөгөө ур чадвар орж ирж тийм. Энийг энийг pop out болоо яг нэг юм AI-д хилээд хийж чадахгүй. Гэхдээ одоо яг өөрсдийн модельөө бүтээх. Тэгээд тэр ингэ бүр танигдахгүй хийгээд бүүслээ тавьсан чинь доор нэг ах мундаг шууд дэмждэг шиг бичээд орох хэмжээнд яг хөө тийм хийж л байсан. Тэгэхээр AI бол нэлээ хөгжижөө. Гэхдээ яг тэр яалтчгүй нэг юм сүүлийн тэр нэг юм 30% бол хүний оролцоо байх. Тэрэн дээр одоо яг энэ манай дизайнерууд ч юм уу яг маркетрууд ер нь ингээл яана би ажилгүй болчихлоо гэж айж байгаа бол нэг тэрэн дээр айгаад ах шаардлагагүй. Гол нь яг өөрийнхөө хийж байгаа тэр өвөрмөц чадварыг тодтогч гаргаж ирэх. Тийм. Тэрнээс ингээл өчтөг нэг нэг ийм тим хүүтэй, ийм хоногтой нэг ийм постэр хийгээд өгөхөд тэрийг бол яа хийчих шүү дээ. Тэр нэг ялгарлын тэр төсөглийн тэр нэг юм pop хийх юмнууд. Дахиад нэг юм Facebook энэ тэр одоо бүгд нөө AI детектортай болсон тий. Тэгээ шууд оруулахад угаасаа гаргаад ирдэг болсон. Тэгээ нөгөө тэрнээс шалтгаалсан шүү дээ. AI label. Тэрнээс шалтгаад алгоритм уншилтан муу болдог ч юм уу тий. Тэнгүүд тэрэн дээр мундаг дизайнерууд юу хийж чадж байна гэхээр AI танигдталдаг байхгүй болгож. Өөртөө тооч хийж байгаа тий. Тий бид жишээл AI-аар игээ постэр гаргаж ирээ тэр нь өөрөө бүр амар сайн фолловерч юм уу цуглуулах хэмжээний постэр хийчихэж байгаа. Гэхдээ тэрийг оруулахаас өмнө яг юм AI detection-г болгож хийх.
тэрийг жишээл дизайнерууд хийгээс сурч хэрэгтэй ч юм уу. Нэг юм өөр л болох юм байна гэж харсан. Тэрнээс ингээд байхгүй одоо жишээл ингээд дизайнерууд яана би ингээд ажилгуульчуудыг гэхээс илүү хийж байгаа юм нь өөр болох юм. Арай нэг юм илүү креатив л. Тийм байна. За зах зээл дээр таяр зүгээр ярих юм байна уу? Би одоо шууд нэг таяр хоёулаа контент креатор болохоор тэр хэсэг рүү н орох гэдэг байна. Тэгээд орчууд өгвөл тээ. Тийм. Creative charisma хийж бас өөрөө ер нь бол профайл, Тониканы профайл өөрөө ч яг энэ бүтээлч чанарыг аягүй илэрхийлдэг. Тэмүүлэн болохоор бас Temo Overland гэдэг тайлбарнаас ороод үзэх юм бол аяллаа контентууд аялж явхад ямар шүү trips and tricks хэрэгтэй болдгийг хүмүүст хүргэдэг. За content creation дээр бүтээл санаан дээр creative charisma яаж үүсв? Тэр санаагаа яагаад ойрт хийхгүй байна? Тийм тэр бас айгүй гоё эсэж ш надад. Тийм миний бас амар хайртай төсөлтэй нэг тийм яг өөрийн passion project байсан. Санаа нөх юм бол зүгээр яг тэр эхлүүлэхийн өмнө жил нь зүгээр нэг шинэ брендинг жижиг хэмжээний зүгээр ийдсэн юм ингээд зарлуулах гэсэн чинь Монгол ерөөс тийм юм газар байдаг байсан. Медиа байхгүй байсан юм лээ. Юу гэсэн үг? Одоо ингээд логогоо те ингээд бизнесийнхаа одоо ялгарлаа ингэж өөрчлөлөө гэдэг юм одоо брендингээ ингэ танилцуулах тийм мессеж хүргүүл ямар медиагаар зөв хөрвүүлж болох вүлээ гэсэн чи тийм байхгүй одоо Монголын бүх медианууд ч одоо ингэ улс төрч юм уу те тиймэрхүү тал руугаа бас нэг солонгоргүй одоо л арайгаагүй болж байна технологи янз бүрийн гой шин дижитал магазинууд гарч ирж байна. Тэгээд тэгэл энэ талын тийм дуу хоолой энийг хүргэдэг мэдээллийн тийм сууг айгу ховор юм шүү. За тэгээд тухайн үед би бас өөрөө яг сурталчилгаа гэдэг рүү бүр айгуу гой сонирхолтой байсан. Яг брэнд томорхоос өмнө сурталчилгааг ингэж бүтэж байгаа нэг хэлж байгаа мессеж нэг энийг юм ингээд төвлөрдөг юм биш үү те. Энийг юм төвлөрж тийг ингэж хэлхийн тулд 60 секундын видео материал яваад ард нь зүгээр нэг л мессеж хэлж байгаа юм уу. Яаж хэлж ийн гэдгийг ингээд сурталчилгаа айгуу суулдаг байж байгаад за энэ чиглэлээр яг брэнд болон сурталчилгаа тийм бүтээлч ажлын чиглэлээр юм тайлбар энийг яг тайлбарсан яг юу болд юм бэ гэдгийг тайлбарсан юм яа гэд тэгээд яг сувгийн Instagram болгож аваад тэгээ яг каруселээр яг 10 слайд тухайд форматнаас одоо бол 20 мөр болцсон тийм 10 слайд дээр яг мультимедиа маягаар график, фото, видео өдр формат оруулаад тэгээд ямар асуудал байсан, ямар санаа дэвшүүлсэн, гүйцэтгэл нь юу болж гарсан, тэг үр дүн юу болсон бэ гэсэн үндсэн тийм форматаар хүргэсэн. Тэгэл дизайн яг тэр creative charisma-гийн өнгө төрхийг өөрийн брэнд тийм өөрийнхөө ямиг өөрөө ингээд цаасан дээр гаргаад өнгө төрхийн тодорхойлоод тэг өнгө хэм маяг нэг жоохон юм гоё вибранд өнгөнүүдтэй жоохон болд байлгая хэлж байгаа текстний өөрийнхөө өнгө аясаараа бичиж тэгээд тэнцээ нэг тийм 3-4 зочин оруулж ирээ гест яг тэр контент хувь нэмэр оруулж байгаа хүний оруулж ирээ тэрэн заавал мэржлийн хүн биш бай хүн өнлөнгөөс хараад тэр юу гэж хүлээж авч ийн гэдэг санаагийн хавсаргая зөвхөн одоо би ингээл өөрөө ингээл бичээд авах ш нэг юм харуулаад тэр 3 хүн хараад юу гэж хүлээж авч ийн гэдэг. Тэгээ хийсэн чинь бас аюу гоё эрэг үр дүн гарсан. Эхний контент ороод бараг эхний контентын дээр бараг 900 дагагч авч илөө. Яг 0-оос эхлэв. Тэгэл хоёр дахь нь яваал. Тэгэл эхний удирдал нэг 10 дугаартай дуслав. Тэгэхэд нэлээд хөрхөн 7-8 мянган дагагч маргачтай болсон. Дууссан. Тэгээд хоёр дахь удирдал дээрээ хүн оролцох хүмүүсээ нэмэе гэж бодоод тэгээд дугаар болгон дээрээ бас зарим дээр нь спонсор авч эхлээд тэгээд яг баг бүрдүүлээд ганцаараа хийгээд авах шиг хүмүүс оролцуулаад явъя. Тэгээ хоёр дахь удирдал яваад тэгээ ерөнхийдөө бол засарсан байна. Тэгээд тэрэн дээр бас аюу гоё байсан ер нь бол өөрөө ч бас аюу гоё туршлага авсан. Тэгээ цаашаа үргэлжлүүлэе гэж боддог. Яг дотор бол байдаг. Хүнд нэг юм өдөөс тэгээд хийх юмс хийж чадахгүй. Тэгээд тэр нь цаг гаргаж чадахгүй дэ ч юм уу. Би 3 дахь нь ихлүүлэх гээд ингээд форматын дээр шинжилээд нэг сэтгэл төрөхгүй ингээд нэг драфт болоод орчихсон. Тэгээд дараагийн маяглаар нэг дахиулахгүй бол ингээд жоохон цүү санагдал. Ийм хийсэн ч ялаа гээл те. Тэгэл цаг гарахгүй ч юм уу. Тэгээд тэрэндээ өөрөө ямар юутай гимтэй мэдрэмжтэй яваал. Тийм мэдрэмжүүд их юм болгоно хийж чадахгүй юм а те. Тийм мэдрэмжтэй л байгаа да ер нь бол. Дотор бол нэг бэж идэг. Зүрийг сэтгэлд нь өрөхгүй байгаа. Тийм сэтгэлд нь өрөхгүй тэгэл нэг тийм тэгээ бас цаг гаргаж чадахгүй ч юм ингээл нэг тийм явж өгдөг нэг тийм өсөлт тавьчихсан. Content creation тал дээр сая өөрөө эхлүүлэнгүүтээ багтаа болсон гэдэг хийж штэ тий. Одоо яг энэ манай үзэж залуучууд бас юм бүгд нэг өөрсдийн нэг юм юутай болмоор байгаа штэ. Нэг юм пэйж хөгжүүлж. Яг тэрэн дээр ер нь яаж эхлэх ёстой гэдэг дээр одоо
одоо өөрийнх нь бодол юу вэ? Одоо хуваараа ямар selling нэгэн point юм шүү. хуваараа яаж байгаа дөрөв? Тий. Хуваараа одоо ингээд миний зүгээр жишээл миний хувьд харснаар ингээд хүмүүс контент хийх ингээгтэй ингээд яг ганцаараа хийх гэдэг үзээд байдаг. Ерөөсөө дизайнын тэр санаагийн тэр видеогийн тэр ингээд бүгдийн тэг миний зүгээр харснаар ийм залуучууд өөртөө ийм vibe нийлдэг залуучууд байл нэг гурлаач юм уу нийлээд чи видео би юу ингээд нэг нийлчвэл хамаагүй урдан ингээд вайралд чадхаар юм шиг санагдаад байдаг. Эхлэх цэг нь тэнгууд тэрэн дээр одоо жишээл анхны хувьд яг юу гэж боддог вэ? Ер нь яаж контентыг сая бол эхнийхээ шууд постоор 900 лайк тэр бол мэдээж юник санаа байсан баг. Гэхдээ энийг яг бүгдээрээ мэдж байгаа болохоор ингэчүүл амархан гэж байгаа ч гэсэн яг үзэж байгаа хүмүүст маань ингээд нэг юм зүгээр л пэйж дагж байгаа хүмүүст амар амархан харагдаад байдаг. Хийчээ гэж бодоод байдаг. Тэрний яг энэ нөгөө талынх нь back end дээр нь яг юу гэдэг талаар илүү яг ганцаараа байхын давуу тал нь юм шийдвэр мэдрэг гаргах гэсэн юм байхгүй юу хурдан. Хүнээс юм асуухгүй л өөрөө бодож байгаа. Өөрт нь таалагдах юм бол хийж байгаа. Нөгөө талдаа сул тал нь их юм бол ажил дундаа яад юм бэлээ. Түүртэд. Одоо би эхний үйлрэл дээр бол ингээд бүгд дизайныг хийгээл, судалгаагаа хийгээл. Гэтэ нэг юм амар хий би өөрөө дизайнер өөрөө копиг нь бичиж байгаа, өөрөө сайн гаргаж байгаа болохоор дизайнаа хийж байхдаа фонт нь ингээд үг нэг гэрчих юм бол өөрөө хасаал те. Тэрийг ингээд текстэн дээр нь ажиллаж шүүж явж байгаа. Тэр чинь бол одоо шивэл дизайнер, маркетер гэдэг хоёр нийлээ хийх юм бол нэг нь буцаж текстээ шидээл те цаг явж байгаа. Тэгээд одоо 2 3лаа болж нэг дараагийн үйлрэл дээр жоохон хүмүүс оролцуулж хэлээд яг би яг нөгөө нэг яг багтаа нэг тэгэл албан ёсоор явуул дээ. Төсөлтөөр зүгээр ингээл бүрдүүлээл ингээ хамт энэ дээр орох морхоо гэл одоо захиалж байгаа тал ч юм уу тэнцэнээс хүн оролцуулаад зарим дугаар дээр ингээ захиалга орж ирээд энийг ингээ хийх хүм хөгөл тэнгуү тэнцэнээс нь танах энэ орчуулгыг хариуцчих ч гэдэг юм уу те хийж байгаа за танах энэ хүнийг олоод өгчих гэдэг юм уу тэгээд би ингээ видеог ингээ чи юм гэж тиймэрхүү байдлаар ингээ on demand байдлаар баг бүрдүүлсэн. Тэгээд бас хитрхи олон хүн тэ шууд ихлэх нь бас жоохон буруу гэсэн юм да. Хүн олон байх тусам одоо ингээд за тоо жишээлх юм бол ингээд энэ подкаст дөрүлээ хийдэг гэсэн бол цуглах гэж нэг хэцүү те. 4 өдрийн цаг бүрдэх гэж хэцүү. Тэгэл алдагдана янз янзын ингээд нөхцөл байдал үүснэ. Тэр хамгийн яг ямар ч гэсэн санаа хийж байгаа юм бол аюу гоё тийм аль болох original idea байх хэрэгтэй те. Тэгээ нийтлэг нэг юм байгаа. Гэтэ ингээд одоо жишээлх юм бол зөндөө юм подкаст байгаа юугаараа яг ялгах юу нэг өөр байх яах гэж үзэх юм гэдэг юм байх хэвээр. За би одоо анх жишээл гарч авах юм бол яг тийм чиглэлээр бол сурчлагыг ч юм уу компанид ажлыг задлсан тийм ингэж контент байгаагүй тэр нь бас ингээд айгүй бас давуу тал болсон ч юм уу те. Тэгээд нэмээд дизайнераа ингээд сонирхолтой ч юм уу тэгж байгаа тайп ч юм уу ингээд нэг өөр байдлаар. Тэгээд Instagram дээр яг тухайд яг тийч каруселээр пост ордог тийм тренд их үүсэг байсан. Тэгээд каруселээр нэг мессеж хүргэдэг болоод яг олон юм ингээд давхцал үүсэт болж байгаа. Тэгэхээр яг энэ айдиатай байж байгаад нөгөө хүмүүс нь бас нэг тийм хамт байгаа багийн бандаас партнер амар чухал санагдав. Яг хол явах гэж байгаа бол төр зөө нөгөө нэг юм нэг амар гойм зориод энэ ч нэг гоё сэлзүрхээ зориулаад ажиллая гэж бодож байна. Нөгөөтөл төр зуур ингээд хажуугаар нь те цаг гаруул хийчихье гэж бодож байна уу. Партнер бол амар чухал санагддаг. Яг ингээд нэг хамтаа би юу ингэж зорж байна чи яг энэ зам дээр яг нэг вэ нүгүү вэ нүг гэдгийг ярилцахгүй бол шал хоёр өөр амбицтай яваад байх юм бол айгүй хэцүү. Нэг юмыг ингэсийгээ тийчээ гэж боддог. Нөгөөх нь ингээд энийг бүр гоё болгоч ял даа гэл те. Зүтгэдэг хоёр хүн байх юм бол зүрх үсээд. Тэгэхээр ихэд айл болох нэг зүг рүү харцсан цөөн энгийн тийм цөөн хүний бүрэлдэхүүнтэй л байвал хамгийн зүгээр. Олон болохтой бол амар чухал биш. Энэгээр одоо яг бодиттой орлогын хөлсөр болгоод явах боломжтой болж ирсэн гэж бодож байна. Ер нь Монголд юм пэйжээр. Одоо л хангалттай л байсан гэдэг шүү дээ. Одоо л хангалттай л. Одоо ингээд одоо жишээнүүдээс харангуут ингээд бүтэн цаг ажилдаа байжгаад влог хийж байгаа. Тэгээ ажлаасаа гарцсан ч юм уу. Тэгээл тэр өөрөө явц хөгжүүлсэн хүмүүс өндөл чинь харагддаг те. Одоо бол нэлээд гайгүй боломжтой. Бизнесүүд ч ойлгодог болцсон. Тэгээд нэг тийм хувь хүний тэр нэг одоо ингээд хувь хүн чинь бас нэг талаараас жоох медиа болоод шүү дээ. Тэр хүний үзэл бодол модал характер тий одоо заавал редакцтай газар бас медиа ихгүй нөх хүн ч юм уу. Тэгээ зарим хүмүүс ингэж илүү тийм үзэл бодол одоо ярьж явдаг хүн байна. Зарим нь болохоор зүгээр гоё эстетик харуулдаг ч хүн байна. Тэгэхээр тэр хүн энэ хүн яаж байгаа гэдэг сонирхож байгаа хүмүүс юу гэж хэлэх болчих юм уу. Тэгэхээр бол боломжтой хангалттай боломжтой гэж байна. Okay. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Сүүлд бас одоо хилцэн захирал түүний канамаас сүүлийн 2 жил хийж байгаа. Тэгээд одоо энэ маркетрууд маань өөрсдөө ер нь ямар шиг төвшин байна. Одоо ингээд мэдээж шинээр төгсөөл орж ирж байгаа залуучууд байгаа тий.
тэр эдтэйгээ харилцахад хэр байв. Тэрний талаар зүгээр сонсомоор байна. Шинэ маркетерүүд хэр байна. Тэгээ чи өөрөө ч ингээд бид идчихсэн яг энэ замаар нь ингээд туулаад гарч ирсэн хүмүүсийн хувьд те. Шинзэн маань ямар байна гэлээ. Надад би бол яг тий одоо ажлын ярилцлага хийгээл харсан ч бас нэлээл их ажлын ингээд ярилцлага хийгээл хүмүүстэй суулзсан юм билээ. Тэгээд биний бүр одоогийн юмд болохоор хандлага бол үнэхээр номер 1 юм байна л гэж. Аливаа хүний хандлага бол номер 1 юм байна л гэж бодож байгаа. Хитрхи одоо эдий тийм одоо бүр 1001 чадвартай байгаад ч юм уу те. Зөвхөн баг дотор багийн гишүүн болж чадахгүй ч юм уу. Ямар нэгэн сөрөг хүн гайс ч юм уу байх юм бол айгу тэр чадварыг ашиглахад айгу хэцүү болчих واخгүй. Тэгэхээр хандлага айгу чухал. Тэгээ хандлагатай байхад харилцаа ажиллаад тэр хүн нэг өсөй дивжээ гэдэг тийм хандлагатай юмыг сайжруулъя. Дараагийн ажиллаа хамгийн сүүлийн ажиллаа хамгийн сайн байлгая гэдэг ирмэлцэлтэй байх юм бол. Тим хандлага хэрэг байна. За ер нь бол бас жоох юу те бас олж хад хэцүү бас ингэж зарим янз янзын хүмүүс зарим нь бол ингээд бүр өөрийгөө ер нь бол болчлоо гэдэг хүмүүс ингээд бас байдаг те ялцаарч ер нь бол тэгэл хандсан байгаа ч юм уу те гэдэг хүмүүс байна. Зарим нь ингээд одоо юу гэмтэй одоо маркетинг дээр нэг тийм их ажил гэдэг чинь ингээд за болохгүй бол маркетинг хийчих юм уу те тийм байдаг үгүй. Тэгэл нэг өөр юм хийж байгаа л нэг маркетинг хийцэн. Тэгээд маркетинг руу бараг хинч орж болдог ч юм шиг. Тэгэхээр бас тим юм бас биш гэдгийг бас ингэж бас тустай ойлгох хэрэгтэй. Ард талд нь бас ингээд нарийн юмнууд явж байгаа, мэдэх хэрэгтэй юмнууд байгаа тий. Тэгээд нэг тиймэрхүү хандлагатай хүмүүс ч бас байдаг тий. Шаал өөр ингээд нэг маркетинг чи дуртай юм уу яа сонгоё гэж бодсон юм. Тэгэхээр тэр нэг олигтой шалтгаан байхгүй, нэг дуртай ингээд гоё хөтлөгдөж явсан юм байхгүй. Тэгэл одоо би урд нь нэгтлээ хийдэг байсан. Одоо ингээ маркетингаар яаж ингээ зүгээр л гой санагдаад маркетинг ч юм уу тий. Яг тэр нь одоо яг тийм хүнтэй бол ажиллах хэцүү шүү дээ зүгээр. Тэгэхээр нэг тиймэрхүү юмуд бол ажилладаг. Гэтэ бас сайн хүмүүс бол зөндөө гой хандлагатай гой хийчих гэсэн ингээ суралцъя гэсэн. Тэгээд хандлагатай дээрэс нь нэмээд сониуч явах айгуу чухал санагдав. Зөвхөн ажиллаа хийх ус ажлаас гадуур хүн хараад гэртээ харьчаад ажлын бус цагаараа юу хийж ийдэг нь айгуу чухал санагдав. Хөрөнгө оруулалтын мэргэжсэн зөвлөх Invescore Capital үнэт засны компани. Мэдээж одоо сая ярьчлаа. Тоника 8 маань өөрийнх нь нас тэр сониуцсан яг хаана байна? Юу сонирхт юм аа? Тэр манай нэвтрүүлэг маань подкаст маань ер нь бол өндөрлөж байна. Тэгээд бас сүүлийн хэсэг маань сониуцсан гэж сая өөрөө дуртачлаа те. Чи юу сонирхтээ? За би бол яг одоогоор бол яг чамтай адилхан юм бас хотоос гараад тий. Хотоос гараад нэг байгальд очоо тий. Тэгж яг амар сонирхолтой ингэж тий ингээд байгальд амар гоё стрессээ тайлдаг. Тэгээд хол зам нэгэл нэг машинда хөгжим чангалал дэвсэл явах чи амар гоё тий ингээд замд. Тэгээд нэг гоё шорон зам мэдтэй гэл намс гээл явдаг тийм шорон дээр явах гоё. Тэгээ очоо зүгээр нэг ганц кофе уучаал ирэх тий. Айгуу гоё. Ингээл бужигж байгаа л ингээл хотоос гараал. Миний мэдхээр тоникана өөртөө айгүй их кофеин addicted те яг бүр кофе чин. Тэгээд бүр community үүсгэсэн ингээд тэнд хамт яваад байдаг. Хөгжмийн бас айгүй сонирхолтой. Тэгээд энэ байгальтай айгүй гардаг аялагч те. Тэгээд ингээд аль нь илүү гэдэг юм байна уу ингээд бүгд хоршиж гин үү? Ер нь бол ингээд харангуут тэр эргээд нэг харангуй цэгүүд холбогддог гэж яг л тийм байсан. Тэгэл аялалд хөгжим байдаг. Очоод кофе уудаг тий. Тэгэл аяллал. Тэгэл сүултээ одоо бүр нөгөө сэлж мэлдээ. Сэлэх нь бүр год очоод сэлэх тий. Тэр нууранд очоод тэгээ нууранд очоод сэлж үсмээр санагдаад Монголын гой гол нууруудаар сэлмээр санагдаад тэр нь ч ингээ холбогдож байгаа шиг тий. Тэр ингээ бүгд аягүй гой холбогдоод нэг гой цул тийм туршлагыг бий болгож байгаа юм санагдаж шүү дээ. Яг нэг тийм дуртай юмтай байх чинь хүнийг ингээ угаасаа бас нэг тийм муу зуур хөдлөхгүй ингэж тэр юунаас нь хол ойлгоод байгаа юм шиг бас санагдаад. Тэгээд бас recharge цэнэглэж байгаа. Цэнэглэж байгаа амар гоо цэнэглэж байгаа. Өөр перспективээс харах боломжтой байгаа тийм. Тэгэл зөвхөн одоо ингэ хот дотроо ч юм уу ажил гэр игээл ингээл барилгууд дунд явсан бол бас ямар их юм мэдэхгүй. Тэгэл одоо энэ стресс янз янзын стресс ч юм уу янз янзын ингэ асуудал тахаар тэдраасаа бол ингээ айгүй их энерги авч байгаа. Байгалаас бол угаасаа мэдээж амар энерги авна. Байгаль бол тэгэл хүн угаасаа нөгөө хүний бие бол хөдлөхөд зориулагдсан гэл тэр нэг номон дээр байсан. Тэр бол амар үнэн тэг байгальтайгаа холбогддог. Тэг Японд хүртэл нөгөө нэг ойд дотор алхах гэдэг ийм
зааварчлага бичдэг болсон гэсэн шүү дээ. Тэр мэр чинь ингээд айгүй ач холбогдолтой. Буруу юмлуу чиглүүлэх гэдэг дээр яг амар өмнө санагдаад байгаа. Яагаад бүр стресстэй байгаа ч мэдэхгүй ингээд нэг юм болж өгөхгүй ингээд нэг хүн стресстэй те. Тим үед те дийлэх охин орой нэг найзтайгаа уулзчих юм уу тэгээд уучдаг те. Ууж стрессээ тайлж ийна гэдэг. Яг тодорхой хэмжээнд тэр байж болох байх. Гэхдээ яг тийм үедээ тим аим стресстэйсэн байж дахиад яваад цогтоо болоод ингээд яхад нэг агсан тавих ч юм уу өксөөгүй юм хийх ч юм уу те. Тэрний оронд яг ингээд өөрөө яа стресстэй байгаа ч мэдэхгүй хэмжээнд байвал зүгээр нэг байгальд гараад үзэх хэрэгтэй юм шиг. Ер нь одоо би бол жишээлээ ингээд байгальд гарахаа болцноо мэддэг. Ингээл яг сэрэхэд ингээл нэг л тийм ингээл болж өгөхгүй юм шиг нэг бүх юм яг хэвэндээ байгаа мөртлөө л нэг ингээд те бид чинь өдөр болгон энэ нэг хотын стресс, ажлын стресс энэ юмнууд донд ингээл мэдхгүй стресс аваад байдаг. Тэгтээ гарахгүй яваад байдаг. Тэгэл яг нэг хөдөө гараад ууланд авираал дээр гараад ганцаараа ингээл суухад зүгээр ингээл тэр зүг ингээл арилдаг те. Зүг гаргах гэдэг яг тэр бас им болчлаа шүү дээ. Одоо prescription яг л юм лэн те. Сэтгэл зүйн яг тэр юм дээр сая нөгөө ингээд за М банкны ингээд одоо маркетингийн захирал хийж байсан. Одоо болоод өөрөө хувийнхаа юм гэж тэ нөгөө амьдралын хэм маяга бүрчлэмээр байна гэдэг юм шийдвэр шүү дээ. Энэ дээр бас яг гоё ярмаар санагдлаа л да. Нилээх одоо ялангуяа маркетеруудын хувьд ч юм уу яг өөрийнх нь хийж исэн яг энэ М банкны хэлцийн дарга ч юм уу энэ хэмжээнд очихыг хүсэж байгаа хүмүүс амар их байгаа. Энэ дээр очих нь баг ultimate goal одоо зорилго нь болсон ч хүмүүс байгаа. Энэ дээр очингуудаа за одоо л болио ингээд корпоратаас гарья хувийнхаа амиг хийя гэж ингээд бодох одоо болсон шалтгаан шилжилтийг ингээд ер нь хийя гэж бодсон юм яг юу байв бас энэ том брэнд энэ том гоё банкнд ингээд явах чинь корпорат хүсдэг хүмүүст л их гоё юм шүү дээ тэгмэд яагаад тэрнээсээ ингээд гарахад юуг тооцоо тий шууд ингээд нэг үлпакл сэтгэлийн хөдлөлөөр зөвхөлтэй бай гэж гарах бол маныг мангартай тэгэхээр яг энэ процессыг бас нэг гоё тайлбарлана шүү. Яг би хуучин одоо ажиллаж исэн газар манай байгууллага болон багтаад байр сэтгэл хангалуун байдаг. Манай багийнхан бол үнэхээр гоё хүмүүс. Зөвлөрч аюу гоё байдаг. Зөвхөн гол шалтгаан гэх юм бол ингээд нэгдүгээр ингээд тэргээ харахаа бас нэлээд удаан ажилласан тий. Ер нь нэлээд удаан ажилласан. Тэр ингээд байвал мэдээж байгаа л юм. Гэхдээ түрүүний хэлдэг нь бас хүнд бас ингэж хийж өөр юм хийж үзэх юмсан, тэрийг оролдож үзэх юмсан гэдэг одоо нэг юм байгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийгээ ер нь хийж үзэхгүй бол дахиад одоо жоох удах юм бол тэрнийг гал унтрах юм шиг зүгээр санагдсан. Тэр ингээ бөхөө тэгээд ингээ тийм зориг гаргаж чадхаа болчих юм шиг те. Тэгэхээр одоо үнэхээр байгаа ч гэсэндээ одоо ямар нэгэн байдлаар би нэг өөрийнх нь бас дотроо бодож исэн нэг өөр хэм маягаараа нэг амьдраад үзэх тэр нэг очийн унтрааг ухт нь оролдож үзэхгүй бол ирээдүйд одоо тийм зориг байхгүй болчих юм бол айгүй хэцүү. Тэ тэгэл хийж чадхаа болчих. Тэгээд дараа нь бүр ингээл тэгээд үздэг байждээ гэж хаамсаж байгаа зүгээр хийгээл тэгээд алдуулалдны үз гэж бодоол. Яг тэрийг бол нэг өдөр бодоагүй л дээ ингээд бодож байгаа. Тэгээд ингээ аажмаар мэдээж тэр шилжилт хийгдэж байгаа. Тийм л гол шалтгаан л гэсэн. Тэгэхээр ер нь одоо тэгээд тэр дараагийн өөр байдлаар бүтэн цагаар биш байдлаар тийм төслүүд дээр бас ажиллаж үзэх. Тэгээ нэг амьдралын хэм маягтай нэг арай өөр хуваартай болох гол та турш үзэх гэлж байна. Сая би нэг ажилласаа гараад ремотоор ажиллаж үзээд. Тэгэд яг тэгсэн ч гэсэн л шууд цаах уг нь одоо ингээд ремот ажиллах ч юм ингээд гоё гэртээ нэг юм эрхчлээ нэлээд өндөр болж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн л нэг юм цагийн хязгаартай байна гэдэг нэг юм цагт ингээд уягтна гэдэг хүний толгоонд ингээд нэг юм нөлөөлт юм байна даа л гэж бодож байсан. Тэгээ яг ингээд гараал яг өөрийнхөө амиг хийнгүүт хамаагүй их ажилтаа болсон ч тэр нэг юм стресстэй биш санагдах тийм юм байд юм байна даа л гэж. Одоо бэлтэж байгаа хүмүүс ер нь яаж гарсан дээрөө гарах болцсон байна гэдгээс яаж мэдэх вэ? За тэрийг яг хийж мэдгүй л энэ хүмүүний нөхцөлтэй мэдээж тэгэл одоо яг тухайн хүн өөрийн мэдрээл одоо ер нь нэг дараагийн алхам руугаа явхад болсон байна гэд тэгээд мэдээж одоо санхүүгийн нөхцөл байдал чухалтай өөрөө бас дараагийн гараа явхад нэг жил бас нэг амьдрахаар нэг байна уу юм нь ялаа гэхэд голын юм болцох сэтгэл хөдлөлөөр бол мэдээж гарч болохгүй л те. Тэгээ бас нэг ингээд хамт бас сул тал зөндөө байгаа шүү дээ. Хамт олонгүй болно.
тий. Гоё өдөр болгон божигнжээд ингээл хүмүүсээс тэр хүмүүс байхгүй болно. Тэгээс дандаа гэрээсээ ажиллах чинь бас үсэх юм биш. Би бол ковидээр бол тэрийг амар ойлгосон юм. Ковидээр би ингээ яг гэртээ байгаад заавал гэртээ ингэж байнга байх юм бол стресстэй өгөх юм байна. Би бүр стресстэй ингээд нүүр хүртэл ингээд альбиж. Тэгээ бүр ингээд гарч гүйж мөр санагдал тий. Тэрийг бол ингээ ойлгож ирсэн. Тэгэхээр ингээ хүн хамт бол миний хувь зүгээр зарим хүмүүс бол ганцаараа ажиллахаар гоё болдог юм шүү лээ гэртээ ингээ суугаад. Би бол ингээ хүмүүстэй харьцаад хүмүүс дунд байх хэрэгтэй байна. Дандаа гэртээ сууж бол чадахгүй юм байна. Тэгээд би бас өөрөө ч өглөө унтчих гадаг байхгүй. Тэгэхээр ингээд өглөөд ажилтаа гэдэг юм чинь өнд ингээд орой эрт унтахтай нэг тархинд нэг кодлон шүү дээ. Маргааш ажилтаа босох ёстой гэдэг юм. Өөрөө хуваар ажилтгах зохиох хүн бол жишээлх юм бол оройт ч унтаад ингээд амьдралын хэм маяг нь бас алддаг ч юм уу те. Хүн чинь бас биологийн цагаар амьдрах гэдэг чинь амар чухал. Тэгэхээр сул талууд бол амар их байгаа ер нь бол. Тэгээ тэрийгээ ингэж гарчаад яаж одоо тэрийг орлох вэ гэдгээ. Одоо жишээлх юм бол би ингэж өөр тийм одоо явж байгаа part time ажиллаа цагийг урагшлуулад өглөө болгож болгоод өмнө нь бол орой ажлын цагийн дараа мараа байдагсан бол өглөө болгоод тэг ямар ч өөрийгөө эрт сэрүүлээ. Ямар ч байсан нэг эрт сэрээд орой ингээ унддаг тийм юугаа алдахгүй ритмээ бас алдахгүй байх нь аягүй чухал гэдэг. Тиймэрхүү нэг чимлүү юмар. Тэгээ уулзлууд ч юм янз янз юм гадуур хийдэг ч юм уу ингээл тухайн газар нь очдог ч юм уу ингээд нэг ажил гэрийн хооронд явах ингээд тэр нэг юу ч юм сайн чухал байдаг ш алхаж гадаа алхаж малхах ч амар чухал. Тэгэхээр сул тал зөндөө байгаа ер нь бас. Окей. За окей. Танихад маш их баярлалаа. Энэ гоё төслүүдээ яаж хийснээс нь нэг гоё хуваалцлаа. Тэгээд бас яг өөртөө тулгарч байгаа энэ залуучууд хэдүүлээ маркетинг бас гоё тренд ярьлаа тий. Тэгээ бас нэг гоё ярилцсан баярлалаа. За баярлалаа. Урьж оролцсон маш их баярлалаа. За тэгээд дараагийн төслүүдэд амжилт хүсье. Тэгээд хэдүүлээдсэн Тониканаас бас консалтинг хийдэг тэгэхээр яг гоё брэндүүд маань өөрсдөө нэгэ ортолцсон яг яахаа мэдэхгүй байгаа бол мэдээж холбогдоорой те бид нас Тониканатай холбоотой гэж болно. Тэг мэдээж гоё хайлт талын ойлголт хамгийн чухал. Тийм. Тэгээд баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа баярлалаа. Түнгэлэн баярлалаа. За баярлалаа.